Шээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос дэгийг мэдчилж байна. За, сайн уу дэги. Сайн уу дэшээ. Зам болоод гоё юм. Чамаар сайн сайхан юутай. Би тэгээд зам бодлоод байх хичээл хийсэн л хүн байна. Жамаг их хөрөнгөөр талах хийж байгаа гэж сонссон. Та бүхэн нөгөө нэг бидний бас дугааруудыг сонсч байсан бол нөгөө горил идэж болохгүй те нүүрс бас баг хэрэглээрээ инэ тэрэ гээл те тэгснэ нөгөө бас ашигтай бактери сайн идэх юм бол таны биед чинь хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ бүхний нийлүүлээд миний гаргасан дүгнэлт болохоор бүхэл бүрийн гурилаар тэр нөгөө ашигтай бактерийг ингэж гаргаж авч хөрөнгөөр нь яг өөрийнх нь байгалийн хөрөнгөөр нь хийдэг soured off bread гэдэг байхгүй юу? Тэрийг сураад хийж хэлсэн. Тэгээд ойрын үед бас нэг тиймэрхүү жижиг сажиг юм шинээр сурсан шгээл карантиныг өнгөрүүлж байна да. За манай сонсогчид дэгээс үлгэр жишээ аваад уншсан намаа хэрэгжүүлээрээ. Тэгээд талхнаас намруугаа орхоо. За битээр бас энэ удаад айгүй тийм сонирхолтой амьдралд ойр те хүн болгоны бас ажилдаа, хувийн амьдралдаа эрүүл мэндтэй гэд бүхий л талбарт хэрэгжүүлж болохоор тийм сонирхолтой номыг сонгож авсан баа. Тэгээ нэр нь болохоор Kaizen гэдэг нэртэй. Японоор болохоор сайжруулалт гэсэн утгатай тийм үг аа. Тэгээд энийг англиар ч гэсэн Kaizen гэдэг үгээр нь хэрэгэлдэг. Тэгээд энэ номыг бас тэр сонгож авсан байгаа. За ном маань болохоор анх 2004 он хэвлэгдсэн. Роберт Маур гэдэг профессорын бичсэн ийм ном байгаа. Профессор маань болохоор University of California UCLA буюу Калифорни мужийн Лос Анжелес дахь их сургуулийн профессор мөн Вашингтон сургуулийн бас clinical psychologist гэдэг ийм мэргэжилтэй хүн байгаа. За тэгээд хойлоо ном руу орохоос өмнө ивент тэтгэж чадвар тухайлбахгүй манай энэ тагийн дугаарыг уламжлалт тасаараа Denk Pharma маань ивент тэтгэсэн байгаа. Эрүүл амьдралын хэв маягийг түгээцгээе. Эрүүл мэндийн чанарыг эрхэмлэгч подкаст ивент тэтгэгч Denk Pharma-гаа. За ном маань ерөнхийдөө 8 бүлгээс бүрдэж байгаа. Тэгээд бид тэрнийг нэгээр нийлжлээд танилцуулаад явна. Тэгээд юуны түрүүнд тэ номны маань оршил энэ Kaizen гэдэг ухагтхан ямар ухагтхан гэдгээс тэгш юм тайлбарлаад эхлэх үү. За тэгээд ер нь Kaizen гэж ямар утгатай юм бэ? Энэ ерөнхийдөө бол яг ингээд Toyota гэх хэдэн ч үйлдвэрүүдийг хамгийн их одоо хүмүүс мэддэг болсон тэрүүгээр нь харах юм бол нэг жижигхэн алхмыг байнга хийх гэдэг тиймэрхүү гол утга байгаа юм л да. За тэгээд Kaizen гэдгийг тайлбарлахаас өмнө хүмүүс одоо ихчлэн асуудаг шүү дээ. Яагаад хүмүүс амжилттай яваад байгаа юм бэ? Яагаад амжилттай хүмүүс байнга амжилттай хэвээр үлдэж чаддаг юм бэ гэж тэ. За тэгээд тэр хугацаанд руу орохоор үүнд хариулахын тулд ерөөхдөө Kaizen гэдэг талаас нь ингэж зохиолч маань ерөөхдөө тайлбарласан байгаа юм л да. За ингээд нэг жишээ авсан байгаа. Нэг эмэгтэй болохоор өөрөө энэ эмчтэр тэ ирж зөвлөгөө болон эмчилгээ авахар болсон. Тэр эмэгтэй болохоор маш их таргалалттай биеийн муудсан тэгээд завгүй олон хүүхэдтэй тэгээд ганц бие тийм эмэгтэй байсан. Тэгээд биеийн жингээсээ болоод эрүүл мэнд нь маш муу ийм байсан. Тэгээд байнга стресстэй тэгэл ингээл тэгээд эмчийн үүднээс харах юм бол тэгээд эмч болгон дээр очихоор тасгал хөдөлгөөн хийгэж хэлдэг. Байнга тэгэж адилхан зүйлийг оо тайлбарладаг тийм нөхцөлд байсан л та. Тэгээд энэчнээс яг иймэрхүү байдалд орсон хүмүүс ерөнхийдөө юу хүсдэг вэ гэхээр ерөнхийдөө innovation буюу ямар нэгэн тийм цоошин зүйлийг хүмүүс ихвчлэн хүсэх хандлагатай байдаг. Тэр нь юу вэ гэхээр give and маргааш босоод ирэхээр өвчнө идгэрсэн юм шиг, маргааш босоод ирэхээр одоо тарган наалга болсон, маргааш босоод ирэхээр мөнгөтэй болсон юм шиг тиймэрхүү байдлаар хүмүүс хүсдэг тий. Нэг талаас нарах юм бол энийг өөрчлөх боломж тэр байгаа учраас. За тэгээд гэхдээ энэ хүү зүйл нь бол маш юм огцом зүйл хийж одоо хийх боломжтой зүйл байдаг. Тэгэхээр энгийн хүнээс харахаар энэ бараг бүтггүй зүйл байдаг. Тийм болохоор улам нөө сэтгэлээр унаад би чадахгүй юм байна. Би ингээд таранаараа байх юм байна гэдэг юм те. Миний амьдрал буу юм байна гэд. Баян тэгээд буруу сикл рүү орохдоо улам нөгөө нэг байгаа зүйлээ дордуулах хандлагатай байдаг. За тэгвэл гинтийн те innovation буюу одоо гинтийн өөрчлөлт хийж чадахгүй байх юм бол нөгөө нэг арга нь бол
яг одоо энэ хэлээд байгаа Kaizen гэж арга байгаа. Энэ нь болохоор өдөр болгон мөч болгон жижиг алхмуудыг хийх. За тэгээд түрүүний эмэгтэй жишээнээр тайлбарлах юм бол манай энэ автор эмч маань Роберт Маур гэдэг энэ хүн эмч маань болохоор эмэгтэй 30 минут те 30 секунд те орой болгон 30 секунд зургтынхаа өмнө жоохон хөдөлгөөе гэдэг тийм үзүүлэг хийсэн байна л да. Тэгээ 30 секунд юм чи юу байх вэ те нөгөөх нь эмэгтэй гайхсандаа үр дүнтэй юм уу гэж хийгээд үзээ гэдэг. За тэгээ 30 секунд 2-7 хэлээд тэгсэн чинь эмэгтэй өөртөө жоох итгэл нь дэрдэж эхэлсэн тий. Би чадах юм байна. Би 30 секунд хийж байгаа юм бол дараа нь би жоохон цагаан нэмээ 2 минут болохыг гэдэг. Өдөрт 2 минутын дасгал хийсэн. Ингээд 2-3 сарын дараа харсан чинь өдөр болгон 30 минутын дасгал хийдэг боломжтой болсон байгаа юм л да. Тэгэхээр анх маргааш чамайг нэг төдөө дасгал хийж байгаагүй одоо биеийн жингээ тий илүүдэлтэй хүнийг за өдөр болгон 30 минут дасгалыг маргаашнаас гэх юм бол тэр бол ухаас нэг 2 хоног болох уугүй юу тэгэл байхгүй болдог зүйл те. Энэ одоо өдөр болгон маргаашнаас 30 минут дасгал хийдэг нь бол хүний innovation буюу том өөрчлөлт гэлээд байгаа юм л да. Харин түүний оронд маргаашнаас 30 секунд дасгал хийх юм бол 2 сарын дараа нөгөө хүн маань 30 минут дасгал хийх боломжтой болсон байна. За яг л энэхүү одоо философик болохоор Kaizen гэж нэрлэж байгаа юм. За тэгээ Kaizen-ийн жоохон түүхээс нь хуваалцах юм бол Kaizen гэдэг Японы нэртэй болсон байгаа. Энэ учир нь юм бол дэлхийн 2 дугаар дайны дараа Америк нэгдсэн улсаас Японд тий бөмбөгдсөн тий дайнд нэрвэгдсэн тэрхүү орныг бүтээн байгуулахад тодорхой хэмжээгээр тус болсон. Тэгээд тухайн үедээ болохоор генерал Доглас Макартур гэдэг хүн Японд томилогдоод Японы эсрэг байгуулалтанд хувь нэмрээ оруулсан байгаа. Тэгээд тэр үедээ MTP гэдэг Management Training Program-ыг одоо Японы удирдагч нар болон компани одоо захирлууд руу дамжуулан явуулсан. Энэ хүү санаа нь болохоор байнга жижиг байдлаар одоо жижиг алхмыг хийж байдлыг сайжруулах гэдэг менежментийн энэ аргыг явуулсан. Одоо тэгээд дэлхийн 2 дугаар дайнаас хойш ерөнхийдөө Америкт бол энэ санаа нэг ингээд дэлгэрээгүй боловч Японд маш тийм таламжтай байдлаар энэ санаа нь хүлээгдэн аваад түүнээс хойш бүр Японы том үйлдвэрүүд тухайлбал Toyota болон тэгээд машины үйлдвэрүүд энэхүү Kaizen гэдэг зүйлээр маш алдартай. Тэгээд Япон бүр энэхүү концепт нь Япон нэртэй болоод дэлхийд даяар Япон нэрээр ийм алдартай болсон ийм концепт байгаамаа. За тэгээд дараагийн бүлэг болох ягаад энэ тэгвэл Kaizen гэдэг нь ингээд яг үр дүнгээ өгд юм бэ гэж тий. Учир нь гэх юм бол одоо тийм жоохон одоо шинжлэх ухааныхаа талаас тайлбарлая л да тий. Ер нь ингээд хүмүүст бол ямар нэгэн өөрчлөлт гэдэг зүйл тий. Өөрчлөлт гэдэг зүйл бол маш ийм айдас төрүүлдэг зүйл те. Ямар нэгэн тийм том өөрчлөлтөнд оролцоход хүмүүс төрнөөс айж юм биш гэдэг. Түүнээсээ болоод үйлдэлээ зогсоод юм байна л да. За яагаад хүмүүс айхаараа үйлдэлээ зогсоод юм бэ? Тухайлбал одоо ингээд та ажлын ярилцлаганд орсон чи гівгэн тэрнээс болоод айх ч гэдэг юм уу те. Тэгснээр толгой чинь цав цагаан болтой нэг ч үг орж ирэхэ байлаа. Эсвэл ингээд нөө аман шалгалтанд ч юм уу олонний өмнө гараад ярих те. Олонний өмнө гараад ярьсан чинь гівгээс айц чинь төрөөд хамаа хөлс чинь гараад нүүрч уулаагаад ч гэдэг юм. Тэгсэрнээсээ ингээд төдөл юу ч хийж чадхаа байлаа. Их мэтлэн одоо хүмүүс зүйлээ тохиолддог л да. Энэ бол эволюцийн одоо тий хөгжлийн хувьслын үүднээс тайлбарлах юм бол илүү ойлгомжтой болт юм байна. За тэгээд тэр талаас нь харах юм бол хүнд бол ингээд хэдэн сая жилийн туршид үүсэж бий басан 3 ширхэг тарих бол 3 хэсгээс том хэсгээс бүрдэж байгаа. Тэгээ нэг нь болохоор ерөөдөө яг амтан гэдэг үүднээс нь байдаг тарих, нөгөөх нь mid brain буюу дунд байдаг тарих, тэгээд өмнөд тарих cortex гэдэг байгаа юм тий. За тэгээд эдгээрийн дунд байдаг дунд тархинд байдаг амигдала гэдэг тэр хэсэг нь болохоор яг хүн одоо айдастай болсон үед ямар нэгэн байдлаар тэрхүү байдлаас гарахын төлөө үйлдэл хийхийг шаарддаг тэрхүү тарих байдаг. Энэхүү тархинд гормон ингээд ажиллаж ихэснээрээ бидний логиклоор боддог, логик үйлдэл хийдэг тий яг л нөх хүн гэдэг гол утгаа агуулж ирсэн боём креатив сэтгэлгээтэй буюу бүтээлч тэмцэтгэлийг ажилладаг кортекс буюу өмнөд тархийг
тархины үйл ажиллагааг хаачт юм байна л да. Өөрөөр хэлбэл юу болж байна гэхээр дээр үед хэрвээ хүмүүс агууд амьдардаг байсан бол арслан хойноос чинь хөөхөр тэрхүү креатив тархич ямар ч хэрэг байхгүй. Юу хийх хэрэгтэй гэхээр зөвхөн тэрнээс зүхтаах шаардлагатай. Тэгэхээр тэр үед нь бол амигдала бол амьд насыг яахаар аварч исэн. Гэтэл одоогийн үед болохоор арслан хөөхө болцсон учраас бид нартэй зүхтаах шаардлага болцсон гэсэн. За яг мэдээж те машин шин тайруулах юм гинтийн нөхцөлд бол мэдээж хэрэг болно. Гэхдээ илүү их юу тохиолдож байна гэхээр одоо олонний өмнө яриа хийч гэдэг юм уу өөртөө өмнө тохиолдож байгаа зүйлийг хийгээ тэрнээс айх ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл тохиолддог болсон учраас тэр үед заавал хийх ёстой логикоор бодох юм бол энэ бол хэрэгтэй зүйл хиймээр байгаа. Гэтэл хийж чадахгүй болгодог. Эмхүү байгалийн одоо тархины гормоны өөрчлөлтүүд нугаас байгаа учраас хүн яхаар өөрчлөлтөөс мах их айд юм байна. За энтэй кайзен гэдэг энэхүү аргыг хэрэглэснээрээ кайзен гэдэг нь болохоор бага зэргийн өөрчлөлт учраас том өөрчлөлт биш учраас нөгөө түрүүний хэлсэн амигдала гэдэг хэсэг маань ажиллахгүй ямар нэгэн айдас байхгүйгээр нөгөө үйллийг нь бага хийлэгдэв юм байна л да. За тэгэхээр тархинд дах нейронууд ингээд бага олон татамжтай хийгээд ирэхлээр тархинд дах нейронууд тэр битэрхүү байдалд нь дасаад эхэлдэг. За дасаад эхлэнгүүд чинь дараа нь бүр эсрэгээрээ тэрнлөө дуртай болдог ч гэдэг юм уу тий. Дараа нь нөгөө жижиг үйлслүүд маань том болоод ирэхээр том болсон ч гэсэн тэрийг нөгөө нэг амигдал нь хаахаа байлдаг юм байна. За тийм учраас жоохон үйлдэл хийгээд тархиа дасгаад эхлэхээр одоо нөгөө айцаасаа гараад тэгээд энэхүү кайзен гэдэг төрлийн хэлсэн баг нэг жижигхэн алхмыг өдөр болгон хийх нь ингээд илүү амжилтанд хүрэхэх тийм дүд арга олон сард хэрэглэх боловч олон жил нөгөө худлаа хин гэж явж яснаас маргааш 30 секунд хийсэн нь хамаагүй л амжилтанд одоо хийх гэж байгаа зүйлээ бүтээгт нь тус болдго юм байна. За тэгээд ер нь ингээд том хүмүүсээс ингээд харахаар хүмүүс одоо ингээд том хүн болон хүүхдүүдтэй ингээд харсан судалгаа хийгээд ингээд ажилт хийсэн байна л да доктор маань. Тэгээд эн чинь юу харсан бэ гэхээр том хүмүүс ихэвчлэн ярихдаа болохоор би стресстэй байна тий зовиртой энэ гэдэг юм уу тиймэрхүү хэрэгэлдэг. Харин хүүхдүүд ярих болохоор би айгаад байна тий гунигтай байна гэх мэтлээ үг хэрэгэлдэг байсан юм. Ямар нэгэн одоо ситуацийн тухай ярихад. Гэтэл энэ докторийн үгнээс харах юм бол энэ бол ерөнхийдөө адилхан утга одоо үйлдэлийг утга санааг хэлэхдээ том хүн болон хүүхдүүд хэрэглэх үг нь өөрчлөгдөж байгаа маа. Учир нь юу вэ гэхээр хүн болгон айдаг. Ямар нэгэн өөрчлөлт гарангууд хүүхэд ч гэсэн айдаг. Том хүн ч гэсэн айдаг. Хүүхэд болохоор байгаа байдлыг болон өөрийнхөө сэтгэл зүйн тэрхүү нөхцөл байдлыг emotion гэж байна тий. Тэрийг байгаа чихээр хүлээг авчдаг. Тэр нь болохоор би айж ийн эсвэл гонигтай байна гэд. Том хүмүүс болохоор би том хүн чинь орчноо өөрчлөх боломжтой гэж дандаа өөрсдөг юм байна л да. Би ямар нэг орчноо контролдох боломжтой, би энийг менеж хийх боломжтой гэд. Тэгээд тэрнээсээ болоод хэрвээ тэрийг чадхаа болчих юм бол нөгөөдхнөөс гівгэнд стрессэж эхэлдэг юм байна. Айдс нь стресс болдог гэсэн үг. За тэгээд тийм болохоор хамгийн ихний бас алхам нь болохоор байгаа байдлыг тий одоо хэрвээ стресстэй ч юм уу айх ч юм уу тэр тохиолдол гарсан тохиолдолд энэ бол байглаасаа гардаг зүйлээ байглаасаа эргэн тойронд чи ямар нэгэн өөрчлөлт шин зүйлийг шаардах үед хүн айх нь бол байгалийн зүйл. Тийм болохоор энэ айх гэдэг зүйлийг стресстэй хүлээн авах шаардлагагүй харин ч эсрэгээр энэ зүгээр биологийн талаас нь биднэрт амьд гарахын тулд хэрэгтэй хэдэн мянган жилийн туршид хэдэн сая жилийн туршид бий болсон эволюцийн энэхүү сайхан зүйл байгаа учраас үнийг нь яг ингээд байгаар нь хүлээн аваа. Зүгээр л би чинь шин зүйл дасааг болохоор айж байгаа гэдэг зүйлийг тайвнаар хүлээн аваа гэдэг бас юм зөвлөгөө өгөөд эхний бүлэг маань ерөнхийдөө дуусж байгаа. За тэгээд дэгийн маань дараагийн бүлгээс эхлүүлээд яг ямар аргуудаараа энэхүү кайзен гэдэг жижиг алхмыг хэрэгжүүлж болох вэ гэж гэдэг тухай ярих болно. За энэ кайзен гэдэг аргыг хэрэгжүүлэхэд хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь болохоор яалтчгүй өөрөөс асуулт асуух юм байна л да. Асуулт асуух гэдэг маань битээрээс өмнө олон ном дээр тайлбарлажсэн. Айгуу тийм тархийг тэг бүтээлчээр ажилуулах гарц гаргалгааг хайхад үр дүнтэй байдаг. Зүгээр л хүнд чи тэг
өөртөө ч юм уу бусад хүнд ч юм уу те зааж зааварчлах команд өгөхөөс илүү асуулт асуух нь илүү тэгж тархийг ажилуулдаг гэсэн үг. Жишээлбэл дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг хүн болго мэднэ те. Дасгал хөдөлгөөн өдөр болгон хий гэж хэлэх нэг өөр эсвэл яавал би чи ч юм уу те өдөр дасгал хөдөлгөөн хийх хэдэн минутыг өөртөө гаргах вэ гэд асуух юм бол арай нэг өөрөөр ажиллана да. Яавал би дасгал хөдөлгөөн хийх хэдэн минут гаргах уу, өглөө хийх үү, орой хийх үү, ямар үед надад цаг гардаг вүлээ гэд арай нэг хийх талаас нь толгойн ажиллаж эхэлнэ. Тэрнээс биш өдөр болгон дасгал хий гэх юм бол за гэл угаасаа мэддэг юм гээл. Ерөөсөө хийх талаасаа хүн боддгүй юм байна л да. Тэгэхээр өөрөөсөө тэгэж асуулт асуух хэрэгтэй. Энийг бол хүүхд хүртэл мэддэг. Жишээлбэл хүүхдэд одоо энэ бол нохой гэж хэлэх нэг өөр эсвэл энэ юу вэ гэж асуугаад энэ бол нохой гэж хэлэхээр хүүхд энэ юу вэ гэж асуунгууд нэр юу юм болоо гэж бодоо те тэгж явах үед нь ингээд энэ бол нохой гэж хэлэх юм бол анхаарал нь гэж тэр зүг рүү чиглэдэг тархин ажиллаж эхэлдэг юм байна л да. Энийг болохоор том хүмүүс ч гэсэн бас ингэ анзаардаг. Тэгээд өөрийн мэдлгүй энийг хийчихэд байдаг. Жишээлбэл ингэ сургууль хүмүүжүүлэгч, цэцэрлэгийн багш, бага сургуулийн багш нар ингэ анзаарах юм бол хичээлээ заахтаа хүүхдүүдээ энэ юу вэ гэж асууж байгаа те. Энэ бол гэж хаад ингэ тайлбарладаг. Тэгэхээр ингэж асуулт асуух нь аюу үр дүнтэй гэх юм байна. Тархийг ингэж зөв чиглэл рүү нь ажилуулхад. Гэхдээ асуулт асуухад бас учир байгаа. Том асуулт асууж болохгүй. Ягаад тэгэхээр том асуулт асуугаад эхлэх юм бол чиний тархи чинь ингээд сая тэгшэн тайлбарсан нөгөө том асуулт асуунгууд жоохон айц төрхөөр те хитрхи том зүйл асуугаад тархиг чинь дунд тархи буюу тэр айцтай хэсгийг нэтгэжүүлээд их тархи буюу тэр уртлын бүтээлчээр ажиллах, логикоор ажиллах тэр тархины үйл ажиллагааг нь хаагдуулах, процессыг нь удаашруулах тийм магадaltaй байт юм байна л та. Тэгэхээр өөрөөсөө том асуулт асуухаасаа жоохон зайлсхийх хэрэгтэй гэж тайлбарлаж байгаа юм. Тэгэд энийг болохоор нэг жишээн дээр тайлбарладаг л да. Энэ болохоор зохиогч маань ингээд олон газар бас зөвлөх үйлчилгээ хийдэг тийм хүн байгаа. Тэгэд өөрийнх нь нэг үйлчлүүлэгч компани байсан. Тэгээд тэр компани дээр нэгэн менежерийн ажилчдаасаа өдөр болгоо ингээд өглөөний хурал дээрээ нэг том асуултыг асуудаг юм байна л да. Тэр нь болохоор та нар ингээд компани салбартаа хамгийн мундаг компани болохын тулд юу хийж чадна гэж бодож байна гэл тэрийг бол дандаа асуудаг. Тэгэд асууж байгаа шалтгаан нь болохоор яг хуу ажилчдаа илүү идэвхтэй, тэгээд ажилдаа өөр юмсыг хандах, хариуцлагатай хандах тийм болохын тулд ингэж асуугаад байсан. Гэтэл ингээд зохиогч маань тэр хурлууд нь оролцоод ажилчдыг нь ажиглангууд тэр асуултыг асуусан дараа ажилчид ингээд бие бараал биеийн тухгүй болоо доошоо хараад тэгжсэн. Тэгээд ажлаас нь ингээд тэр асуултыг асуунгууд гарч иж байгаа хариулт нь дандаа л тэгвэл ингээд хүнээ нэмэгдүүлэх хэрэгтэй юм биш үү? Илүү хөрөнгө оруулаад машин техникээ томруулах хэрэгтэй юм биш үү гэдэг юм уу те? Тийм аягүй их тийм зардалтай тэгээд биелэхэд хэцүү тийм хариултуудыг ингэж өчөөсөн. Тэгээд нэг бодлын энэ нь ингээд тэр асуулт асууж байгаа хүнээ бас жоохон шүүмжлэнгүү те бидрээс яагаад ийм асуулт асууад байгаа юм чи чиний бодох хэвээр одоо зүйл юм биш үү гэсэн байдалтай тиймэрхүү хариултууд гарч ичээсэн. Тэгээд зохиогч маань тэр менежерт ингэж зөвлөсөн байна л да. За чи жижигхэн зүйлээс эхлэх хэрэгтэй. Асуултаа жижигрүүлэх хэрэгтэй. Жишээлбэл бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулахын тулд ямар жижиг алхмыг та бүхэн хийж чадах вэ? Хийж болно гэж бодож байна гэд тэгж асуух хэрэгтэй. Тэгээд чиний асууж байгаа төрх байдал чинь нэг тийм ширүүн захирангуй байна. Тэрийг нь илүү зөөлөн байдлаар асуух хэрэгтэй. Тэгээд энэ зөвлөгөөг хүлээж аваад тухайн менежер хэрэгжүүлж үзсэн байна л да. Тэгээд өглөө болгон хийдэг хурал дээр ингээд энэ асуултыг асуусан чинь нөгөө ажилч нь илүү ингээд өөр байдлаар хүлээж аваа те гаргаж ирж байгаа санаанууд нь ч гэсэн янз бүр олон янзын болж ирсэн. Тэгээд хариулт нь ч гэсэн бас их чанарчиж ирсэн байна л да. Ямар ч хамаагүй хариулт байж болно. Ямар ч жижиг алхам байж болно. Дураараа ингээд бүх та нарын санал бодлыг чинь биелүүлэх ингээд тусгах болно, хэрэгжүүлэх хичээх болно гэдгийгсэн. Тэгсэн чинь ингээд янз бүрийн санаууд гарч ирсэн дотор жишээлбэл энэ төмрийн үйлдвэрлэл эрхэлдэг тийм компани байсан. Тэгээд одоо энэ төмрийн боловсруулах машинаас нь гарч байгаа төмрийн хаягдлыг зарж борлуулж болтгүй мó ингээд бид нар зүгээр хаяад иртэй гэдэг санаа хэлсэн. Тэгээ борлуулснаар тэндээс компани ашиг олж эхэлсэн. Мөн одоо машин ингээд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь ингээд ажилд ороод удаагүй 6 сарын дотор байгаа хүмүүс байгаа тань. Энэ хүмүүсийг сургалт явуулснаар
илүү энэ алдаа гаргах магадлал нь багасах юм биш үү? Би энэ сургалтыг чинь ороод өгөө гэд нэг ахлах инженер хийсэн. Тэгээд тэр инженер сургалт явуулснаас эхлээд компанид асар их хөрөнгө мөнгө цаг хугацаагаа хэмнэн чадсан гэж байгаа юм. Гэх мэтчлэн иймэрхүү юм жижиг алхмуудыг ямар ч одоо компанид ачаал багтай, хөрөнгө мөнгө багтай юм жижиг алхмуудыг хэрэгжүүлж хийснээрээ эрэг үр дүнгууд гарч эхэлсэн юм байна л да. Тэгээ хамгийн гол нь нөгөө менежер өсөд байсан ажилчдыг илүү ажилдаа өөр юмсыг идэвхтэй сэтгэл ханамжтай болгох тэр зүйл нь гэж бас биелж хэлсэн. Ягаад тэгэхээр өөрсдийнх нь гаргаж ирсэн санаанууд нь хэрэгжээд эхлэнгүүд ажилчид илүү ажилдаа дуртай болоод хариуцлагатай болоод сэтгэл ханамж нь ингээд нэмэгдээд эхэлсэн байгаа юм л да. За тэгэхээр асуулт бол тийм аимшигтай том байж болохгүй те, аль болох жижигхэн байж байх хэвээр. Өөрөөсөө те том асуулт асуухгүй байх хэрэгтэй. Би яаж хамгийн гоё биетэй болох вэ гэх юм те. Би яаж тэр бумтан саятан болох вэ гэдэг тиймэрхүү асуулт асуух юм бол чи тэр асуултанда өөрөө сүрдээд тэр гарц гаргалгааны талаар бодохгүй болчих тийм магадaltaй. Тэгэхээр аль болох жижигхэн зүйлээс асуултаа эхлээрээ гэж одоо зөвлөсөн байгаа юм. Мөн сайн жишээн дээр гарсанчлан тэр асуултаа асуухтаа бас тийм ийдгээр асуух хэрэгтэй. Хүндч тэр өртөөч тэр ялангуяа нөгөө өөртөө жоохон шаардлага өндөртэй хүмүүс өөрөөсөө бас тийм ширүүн дөрнөр асуух гэдэг хандлага байдаг ч нэг алдаа гаргалаа гэж бодоход чи яаж энэ тэнэг байж чадваа, яаж энэ тэнэг алдаа гаргаж чадваа гэд нэг тийм өөрийгөө загнасан юм шиг тиймэрхүү байдлаар алдаа асуулт асууж гадаг. Хэрвээ тэх юм бол тэрнээс чи ямар ч те гарц гаргалгаа шийдэл гарахгүй харин тэгсний оронд би ийм алдаа гаргачлаа, энэ алдааг дараагийн удаа ямар жижигэн зүйл хийх юм бол засч болох вэ? Би юу хийж чадах болох вэ гэдэг талаас нь асуух юм бол чиний тархич чинь тэрийг олох байдлаар ингэж ажиллаж эхлэх юм байна л да. Тэгээд бас зохиогч миний дашрамд хүмүүс ер нь ингэж өөртөө ялангуяа шаардлагат их тавьдаг хүмүүс аз жаргалгүй болчих гээд их магадлал их байдаг. Тийм болохоор өдөр болгон та өөрийгөө ингэж магтаж урамшуулах хэрэгтэй. Одоо өөртөө таалагдсан нэг зүйлийг те нэг шинэ зүйлийг бодож олоод би чинь нэрээ ийм юм биш, ийм сайн зүйл сайн талтай юм байна, ийм сайн зүйл хийх юм байна гэдгээ ингээд өдөр болгон нэг тийм шинэ зүйл бодож олоод өөртөө хэлж байгаарэ гэж ингэж зөвлөсөн. Тэгээд энийг болохоор өөрөө бас нэг сэтгэл зүйч юм болохоор үйлчлүүлэгч дээр хэрэгжүүлээд тэгээд тэгснээрээ ихэнх үйлчлүүлэгчд нь нөгөө энэ зохиогч дээр ирж янз бүрийн зөвлөгөө авдаг байсан. Тэр асуудлууд нөгөө өөрсдөө аяанда шийдвэрлэгцээ. Тэгэхээр нөгөө хүний амьдралыг аз жаргалгүй болгоод идэг тэр бас гол шалтгаан нь те хүмүүс өөртөө ингээд жоохон гутранг ханддаг, өөрийгөө шүүмжилдэг, болохгүй бүтггүй талаас нь хараад идэг тэр зүйл бас байдаг юм шүү. Тэгэхээр өөрийнхөө таалагдж байгаа чанарыг бас байнга хайж агаарэ гэж хэлсэн байгаа юм. За тэгэхээр ингээд өөрөөсөө энэ жижигхэн зүйлүүдийг, жижигхэн асуултуудыг асуух хэрэгтэй юм байна. Гэхдээ тэр асуултуудаас олон удаа асууж иж тэр асуултыг хариулт гарч ирд юм байна л да. Ганцхан удаа асуугаал жишээлбэл миний зорилго юу юм бэ гэл ингээд нэг өдөр аягүй сайн суугаал те баахан зорилгоо тодорхойлж бичээл тэгэл ингээл гоё цаасан дээр эмгтгэж бичсэн ч гэсэн тэрийгээ ингээд сөхөж харахгүй бол тэр чинь хэрэгжихгүй те. За тэгээ сөхөж харсан ч гэсэн нэг өдөр ингэж бүгдийн дурчганд л бичсэн юм өдөр болгон сөхөж хараалан сүүлээ жоохон дарамттай санагдаж нэг л урт листтэй те. Тэгээд тэр нь ингээд өөрт нь тушаагаад байгаа ч юм шиг юм жоохон дарамттай. Тэгсэнд орвол хүн ингээд өөрөөсөө асуулт илүү асуух хэрэгтэй байна л да. Жишээлбэл за би нэг тодорхой зорилготой тий тэр зорилгынхаа төлөө ямар жижиг зүйл өдөр болгон өнөөдөр жишээлбэл хийж чадах вэ гэд бодоод тэрийгээ ингээд өдөр болгон олсон хариултаа бичээд яваад ах юм бол тэр чинь ингээд ийм ч юм хийж болох юм, тийм ч юм хийж болох юм гэдэг байдлаар тархич нь илүү бүтээлчээр ажиллах юм байна. Тэгэхээр тийм байдлаараа өдөр болгон ингээд асуултаа асуух хэрэгтэй. Тэгээд тэр асуултаа асуух явц чинь бас тэр хариулт нь гинтгэн гараад одоо тэр дороо гарч ирэхгүй байх бас тал байдаг. Тэнд бол төвчээртэй хандах хэрэгтэй. Ягаад тэгэхээр хүний тэр их тарих логикоор бүтээлчээр ханддаг тэр өмнөд тарих маань болохоор тийм хурдан одоо хариултыг бас гаргаж ирдгүү. Өөрийнхөө цаг нь болохоор л ингээд хариултыг нь гаргаад ирдэг. Бид нар ингээд хаяа боддог шүү дээ. Нэг одоо эргэлцсэн асуултыг хариулт нь гинтхэн хоол хийж авах ч юм уу, эсвэл усанд орж авах ч юм уу, тэг ингээд гэрээ цэвэрлж авах, айгуу аж авах ч юм уу. Гинтхэн ингээл нэрээ тийм биш. Тэгээд хариулт нь олдчих тийм зүйл бас байдаг. Яг тэрнтэй адилхан өөрөөсөө асуултаа асуугаад
тах юм бол тэгээ хариулт чинь хизээ нэгэн цагт чиний тарих чинь ингээд бэлэн болсон цагт чинь хариулт чинь өөрөө гаргаад ирнэ. Эйнштейн бас тэгдэг байсан юм л да. Миний гой санаанууд яагаад ингээд өглөө сахлаа усаж явахад дандаа ингээд гарч ирд юм бэ? Зүгээр ажиллаа хийж явахад гарч ирэхгүй мөртлөө те санаандгүй үед гарч ирд юм бэ гэж бас хэлсэн байгаа. Тэр хүн ч гэсэн өөрөөсөө бас жижигэн асуултыг баян ингээд асууж явдаг. Тэр хариулт нь санаандгүй байдлаар гарч иж байгааг илэрэл байгаа юм л да. Тэгэхээр асуултуудаа маш тийм бүтээлчээр жижигхэн асуултуудаа ингээд байнга тавих хэрэгтэй. Тэгэд эний бас ийм бүтээлчээр жижигхэн асуулт тавьснаар том асуудлыг шийдэж болох нэг тийм гоё жишээ зохиогч маань өгсөн байгаа. Тэр нь болохоор нэг эмэгтэй байсан юм байна л да. Өөрийн компанитай айгуу тийм амжилттай явж байгаа эмэгтэй. Данч хувийн амьдрал дээр болохоор өөртөө тохирох тийм хүнтэй уулзах чадахгүй яваад исэн. Тэгээд уулзсан ч гэсэн тэг гэрлэх сүй тавих хэмжээнд бас хүрч чадахгүй тийм байгаад байсан. Тэгээд энэ асуудлаа зохиогч маань хэлээд зөвлөгөө аваад тэгсэн чинь зохиогчлохоор тэр эмэгтэй бүтээлчээр ингэж те өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэх тэр процессд нь юу саадлаад байна гэдээ ухаж үзсэн байна л та. Тэгсэн чинь тэр тэний ард нь дэж айц байсан. Нөгөө дунд тархинд нь байдаг айц нь ингээд тархийг нь хэтэрхий давмгаалаад бүх бусад одоо бодох сэтгэх үйл ажиллагааг ингээд хаагдуулаад исэн байна л да. Тэр айц нь болохоор юу байсан бэ гэхээр баг багта энэ үйлчлүүлэгч маань болохоор ээж нь ааваас нь хэтэрхий хараад тэгээд жоохон аз жаргалгүй эмхтэй болсон юмс тэрийг нь хараад би эрэгтэй хүнийг хараад байж болохгүй юм байна гэд ботсон. Тэр айц байсан. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүнтэй уулзах юм бол амьдралаа холбох юм бол тэр хүнээс тэрхий хараад tulчна гэдэг тэр айц нь далд айц нь байсныг гээд өөрөө нэгдүгээрт анзаарч хэлсэн юм байна л да. Тэгээд зохиогч маань болохоор за энэ айц чинь ийм айцтай байсан гэдэг нэгдүгээр таних нь аягүй чухал байсан. За тэгээ хоёрдугаарт нь чи юу хүсэж байгаагаа чинь айцаасаа болоод мэдхээ болцсон байна. Тэгэхээр чиний юу хүсэж байгааг чинь мэдхтэр хоёлаа тулж ажиллая гэд. Тэгээд за чи өдөр алга өөрөөсөө энэ асуултыг асууад тэр нь болохоор миний одоо хүсэж байгаа залуу эрэгтэй хүн ямар хүн байгаасэ гэж би бодож байна вэ гэдэг энэ асуултыг өөртөө өдөр болгон тавиад 2 минут зарцуулаад энийг зүгээр бодцоо. Тэгээ хариулт нь тэр дороо гарч ирэхгүй ч гэж магадгүй. Тэгээд хариулт нь олдох юм бол өдөр болгон над руу нэг залгаад тэгээд миний автомат хариулагчид өөрийнхөө хариултыг хэлээд байгаарэ гэд. Тэгсэн. Тэгээд энэ эмэгтэй хэдэн 7 хоног ингээд орлож үзсэн юм байна л да. Эхэндээ болохоор ерөөсөө хариулт гарч ирэхгүй. Би ямар эрэгтэй хүн хүсэж байгаа юм болоо гэдгийг ч мэдэхгүйсэн. Тэгээд ингээд орлож үзээд өдөр болго энийг бодсоор агаад тэгээ сүүлдээ ингээд хариултууд нь гарч ирсэн. Илүү тодорхой хариултууд өгч эхэлсэн. Тэгээд хамгийн сүүлд нь өөрийнхөө юу хүсэж байгаа, ямар эрэгтэй хүн хүсэж байгаа мэдсэн байна л та. Тэгээд тэр хариулт нь болохоор намайг ингээд үзэсгэлэнтэй гэж боддог. Тэрийгэ байнга надад хэлж илэрхийлдэг. Тэгээ эцэг эхт минь бас сайн ханддаг. Жишээлбэл ингээд зол сарын баяраар манай гэрт эцэг эхтэр маань надтай цугчаас татгалцдаггүй. Тэгээд арх багуудаг ийм эрэгтэй хүнийг хүсэж байгаа би ойлголоо гэд. Хэрвээ ингээд өөрийнхөө ямар одоо амьдралын хань үсээд байгаа мэдх юм бол тиймэрхүү хүнтэй уулзах үед тэр хүнээ анзаарахгүй өнгөрөх тэр магадлалаас тэр эмэгтэйг аварч байгаа юм л та. Тэгээд энэ эмэгтэй маань ер нь бол эцсийн дүндээ ингээд одоо өөрийнхөө хүсэжсэн залууг олсон байдаг. Тэгэхээр бид нар ч гэсэн бас өөрөөсөө том зорилготой байж болно. Тэр том зорилготой зориулаад бас том асуулт асуухаасаа жоохон зайлсхийгээд өдөр болгон би тэр зорилгынхоо төлөө юу хийж чадах вэ гэдэг тэр асуултыг заавал одоо шууд хийж эхлэх албагүй шүү дээ тий. Тэгэхээр тэр асуултыг өдөр болгон за нэг хэдэн 7 хоног тавиад үзвэл ямар вэ гэж зохиогч маань санал болгосон байгаа. Тэгээ өнөөдрөөс эхлээ та би тэр өмнөө тавьсан том зорилгын хөтлөө юу хийж чадах вэ? Өдөр болгон нэг шинэ зүйл бодож олооч гэж би бас уриалмаар байна. За тэгээд дараагийн бүлэг маань мөн бас л нэг жижиг зүйлийн тухай ярих гэж байгаа. Тэгэд энэ нь болохоор жижигхэн бодлуудыг бодож үзье гэж бодлуудтай бай гэдэг энэ зүйлийг тайлбарлаж байгаа юм л да. Энэ юу вэ гэхээр ерөнхийдөө mind sculpture буюу оюун ухааны одоо уран баримл гэж хэлж болох юм тий. Энэхүү юм техник байдаг. За энэ техник нь болохоор маш олон алдартай хүмүүсээс хэрэгжилж байдаг. Энэ болохоор юу вэ гэхээр тэр байнга тэр зүйлийг жижигхэн зүйлийг бодоод тэгээд тэр нь яг ингээд амьдрал дээр ч юм уу одоо яг биелэх зүйлүүдийг тий биеэрээ хийх зүйлүүд байж болно. Эсвэл хүмүүстэй одоо оролцож хүмүүс сошиал тийм одоо харилцаанд орох зүйл гэж болно тий. Юу ч яасан болно. Гэхдээ яг тэр зүйлийгээ өөрөө хийчихнэ гэж төсөөлөх, хийчихнэ гэж бодох.
тэрхүү энэхүү процессыг болохоор mind sculpture гэдэг юм байна л да. Энэ нь болохоор ерөөхдөө бас шинжлэх ухаанаар одоо үүднээс ч гэсэн харах юм бол бас ингээд тийм баримттай зүйл байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр дэлхийн бас нэлийн алдартай тархины одоо тий сэргийн засах мэс засалж тархины одоо сэргийн засах одоо эрдэм шинжилгээний ажилтан болох Young Robertson гэж хүний бас нэгэн теори одоо томьёон дээр үндэслэх юм бол хүн ерөөсө тарих гэдэг маань хүн яг жинхнээсээ биеэрээ хийж нүү эсвэл тэрийг төсөөлж гинүү гэдгийг бол мэддэггүй. Тийм болохоор төсөөж жисэн ч гэсэн хүн тарих бол жинхэнэ биеэрээ хийж байгаа юм шиг хүлээн авдаг. Тэгээ одоо тийм учраас одоо тэрийг ингээд машинд оруулаад ингээд харах юм бол тарих ерөөс тэрийг нь мэдэхгүй байгаа гэсэн зүйл өгөлтэй. Одоо шил хүн хоол идэж ингээд бодох юм бол амнаас нь ингээд шүс гоожоод ингээд яах юм бол тэр хоол идээгүй байгаас зөвхөн бодлоосоо болоод амнаас нь шүс нь гоожоод шүү дээ. Тэгэхээр яг тэрийг удирч байгаа бас цаана тарих байгаа. Тэгэхээр тарих үеийнх нь ялгааг нь мэддэггүй юм байна л да. За тэгээд миний нэг сонгодог жишээ нь хэм бол одоо та бүхэн бас номнуудаар байн гардаг те Michael Phelps-ыг дахиад ярих хэрэгтэй болох нь усан цэлэгч 2008 оны Олимпийн одоо маш алдартай. Тэгээд бараг 20 мэд Олимпиас авсан тэгээд маш алдартай тамирчин байгаа усан цэлэгч. За тэгээд Michael Phelps-ийн дасгалжуулагч нь болохоор ерөнхийдөө мань хүнийг mind sculpture ер нь одоо хийлгэж те оюун ухааныг нь байн ингэж жижиг бодлуудаар бодоод тэгээд ингээд тэр одоо дасгал сургаалт ялангуяа яг жинхэнэ одоо Олимпийн тэр усан цэлэлтийнхаа тэмцээнд оролцож байх үеийг нь өөрт нь ингэж байнга хэдэн минут өдрө болгон ингэж тархинд нь суулгаж өгсөн. Тийм ч болоо тэр үеийг ингэж маш сайн ингэж төсөөлөн бодож чадах юм бол булчин одоо хийж байгаа үйлдэлүүд хөлийн одоо үйлдэлч юм булчин ширмэсүүд нь яг болж байгаа юм шиг зан авир гаргадаг. Тийм учраас усан цэлээгөө байгаа боловч яг ингээд толгоогоороо бие удирдах боломжтой гэсэн. Тэгээд энэхүү арга барилыг бол маш сайн эзэмшсэн хүн байсан. Бас одоо ингээд усан цэлэхгүй байсан ч гэсэн дасгал их боломжтой байсан гэдгийг энэжээс харж байгаа юм. За тэгвэл алдартай хүмүүс ингэж хийж болдго юм байна. Тэгвэл энгийн хүмүүстэй бидний хувьд өдөр тутмынхаа амьдралд яаж энийг хэрэгжүүлэх боломжтой вэ гэж. За одоо бас нэг ойлгох ёстой зүйл нэг юм бол одоо түрүүнд хэлсэн innovation шиг тий гівгийн л ингээл маргааш хийж чаддаг зүйл биш ээ. Mind sculpture гэдэг маань болохоор цаг хугацаа ордог. Тэгээд байнгын олон удаагийн давталт хэрэгтэй тийм зүйл байдаг. Тэгээд ерөнхийдөө энэхүү автор Роберт Морийн одоо харж байгаагаар бол хүмүүсийн хөвчлэн болохоор ямар зүйлд энэхүү mind sculpture-ыг хэрэглээд байна гэхлээр нэгдүгээрт болохоор одоо имлэгт үзүүлэхээс айдаг хүмүүс байдаг тий. Тухайлбал одоо хотод нэг гэрэл зураг авах гэхлээр маш айцтай байдаг тий. Тэгээд эсвэл нэг операцид орох, мессасалд орох гэх хүмүүс нь ямар нэг мэлээр айцтай байдаг. Үүнийгээ дарахын тулд бас mind sculpture буюу одоо энэ оюун санааг удирдах тий баримл энэхүү зүйлийг хэрэгжилж болно. Мөн ямар нэгэн гудамжинд хараад ч юм уурлах одоо тохиолддог тийм маш их хэрэг сэтгэл санааг хийж ингэж уудалдаг, уурлуулдаг тэр зүйлийг бас тайван байлгахад хэрэгжилж болох юм байна. Мөн одоо танихгүй хүмүүстэй тийм ярихдаа илүү тайвнаар хандаж тийм илүү тэгэж ойр дотн хандахад бас энийг бас энэ аргыг хэрэгжилж болох юм байна. Олонний өмнө яриа хийхдээ бас энэ аргыг хэрэгжилж болох юм байна. За тэгээд яг энэхүү аргыг хэрэглэхдээ ямар хэдэн баг зэргийн техник байгаа юм л та. Тэгээ тэр нь юу вэ гэхэлээ та эхлээд өөрөө ингээд айдаггүй тийм өөртөө тухтай айд төрүүлэх хэрэггүй маш тийм тухтай сайхан газрыг ингээд олоод ингээд тэрийг тусгаарлцгаа. Тэгээд өдөр болгон хэдхэн секундыг энэхүү арга барилыг хэрэгжүүлэхэд өөртөө ингээд зарцуулаад үз. Тэгээ гол нь болохоор түрүүнд хэлсэн олон дахин давтах гэдэг маань хамгийн чухал. Тэгээ багаар давтах жижигхэн зүйлийг бодох гэдэг маань чухал байгаа. За тэгээд суугаад тэрхүү ингээд байг газараа суугаад тэгээд өөрийнхөө хамгийн тухтай байдлыг олоод нүдэн аниад ингээд сайхан тайвшраад тэгээд ингээд өөрийнхөө одоо яг бодож байгаа айжсэн тэрхүү таныг эвгүй байдалд оруулдаг хэцүү гэж бодож байгаа чадахгүй гэж бодож байсан тэрхүү зүйлээ яг ингээд бодоод үз. Нүднийхээ өмнө яг амьд байгаа юм шиг бодоод үз. Тэгээд тухайн үедээ битгий нөгөө нэг
гараа ч юм уу хөдлөг ингээд яг ингээс байгаагаараа байгаад огт бие хөдлөхгүйгээр тэгээд тэр зүйлээ хийж нэ гэж бодоод үз тээ. Тэгээд хийж байгаа зүйлээсээ одоо эерэг нөлөө авчна гэж бодоод үз. Тухайлбал одоо жишээл нэг жишээ гэх юм бол та хэрвээ олонний өмнө ярихаас айдаг байх юм бол ингээд өөрийгөө олонний өмнө маш олон хүний өмнө гараад тайзан дээр хаад яриа хийж нэгээд ингээд бодоод үз. Тэгээд хүмүүс та ингээд ямар ч алдаагүй ярьж нэгээд бодоод үз тээ. Тэрийг ингээд төсөөлөөд үзэх нь шүү дээ. За тэгээд хүмүүс таны ярьжээс яриаг маш анхааралтай сонсоод зарим нь ингээд бичээд бүр ингээд зарим нь ингээд урагшаа суудлаасаа ингээд урагшааж болж суугаад бүр ингээд танил улам ойртохыг хүсээд сууж ийн ингээд бодоод хүмүүс таны яриаг тэмдэглэл хөтэлж ийн гээд бодоод та тэр хүний тэмдэглэл дээр бичиж байгаа гарын хөдөлгөөн тий тэр үзэгний чимээг нь сонсч ийн бүх хүмүүс чимээг зөвхөн таныг сонсч ийн гэж бодоод тэгээд энэ яриач амжилттай болж гинэ гэж бодоод иймэрхүү байдлаар ингээд дасгал хэрэгтэй байна л да. За тэгээ энэхүү дасгалууд ингээд улам бодлого амжилттай болоод ирэхээр дараа нь worst case scenario буюу одоо бүх зүйл амжилтгүй болж байгаа тухаас бодож үзэх боломжтой. Жишээлбэл орсон чинь нөгөө бүх зүйлүүд нэгээд нураад үнцэг хийж анхаарал орохгүй. Тэгсээр нэсээ та тэр зүйлээс ерөөсөө айхгүй хийдийг юм хийгээд ингээд болж гинэ гэдэг тухай. Иймэрхүү байдлаар тархиа буюу одоо өөрийнхөө энэ оюун ухааныг одоо сургалтанд явуулах боломжтой. Тэгээд энэсээ ингэж дараа нь яг жинхэнэ амьдрал дээр гарахаар энийг хэрэгжүүлэх боломжтой байна. За тэгээд дараагийн байна энэ кайзены арга техник болохоор жижигхэн үйлдэлүүдийг алхмуудыг хийх байгаа юм л та. Яагаад тэгэхээр өөрөөсөө хичнээн гоё асуулт асуугаад бас сайн жишээн тайлбарсан гоё төсөөлөн бодоод тий яг эцсийн дүндээ үйлдэл хийхгүй бол өөрчлөлтийг авчихгүй сайжрахгүй шүү дээ гэдэг тэр зүйл байгаа юм л та. Гэхдээ өөрчлөлтийг тийм том алхмаар хийж эхэлж болохгүй. Жижигхэн алхмаар жижигхэн үйлдэлээр хийж эхлэх хэрэгтэй. Бүр тэрний инээ түрмээр жижигхэн байх хэрэгтэй гэж байгаа юм л та. Жишээлбэл одоо пист амар өрлгөн байгаад байна мөнгө хэмнэх хэрэгтэй гэж бодож байгаа бол дэлгүүрээс юм худалдаж аваа те яг ингээд кассанд очихоо өмнө худалдаж авсан юмнуудаас харж чажгаад хамгийн хэрэггүй нэг юм гаргаад буцаагаа тавь гэдэг ч юм уу те эсвэл би дасгал хийх хэрэгтэй байна гэж бодож байгаа бол эхний ээлжинд зүгээр нөгөө гүйлтийн зам байдаг шүү дээ тэр зам дээр очиод гүхгүй алхахгүй зүгээр зөксөөд үз те эн чинь бол хамгийн ихний алхам. Тэгээ тэр гүйлтийн замдаа өөрийгөө тасгаж шít те. Тэгээд эхлээд үзэж байгаа. Мөн би стресстэй байна, тайвширдаг болмоор тайвширмаар байна. Тасгал хийж сурмаар байна гэж одоо бодож байгаа бол эхний ээлжинд зүгээр л ингээд өдөрт өөрийгөө нэг л удаа анзаараад би хамгийн ихээр ингээд хаана өөрийгөө биеийн хайл хэсгийг чангалаад байна гэдгээ анзаараад мөр байна уу, хүзүү байна уу те, толгой байна уу тэр хэсгээ ингээд нэг анзаараад тэгээд нэг удаа гүнзгий амьсгалаад биеэс бол тавиад үз. Ганцхан удаа өдөрт нэг л удаа тэрийг хийгээд үзтээ. Тэрнээс бүх зүйл эхэлнэ. За эсвэл одоо гэрээ цэвэрлдэг цэвэрхэн баймаар байна гэж бодож байгаа бол өдөрт 5 минут ингээд цаг харж агаад гэрийнхаа аль нэг хэсгийг сонгоод тэгээд 5 минут гэрээ цэвэрлээд үз. Тэгээд цаг нь болонгууд байл гэдэг ч юм дээ. Тэгээ ийм байдлаар бүр инээ түрмээр жижигхэн зүйлээс эхлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр ингэжээч эн чинь өөрт чинь ингээд огт ачаалгүй таны цагийг огт үрхээргүй маш тийм жижигхэн тэгээд танаас бас хөрөн мөс шаардгааргүй тийм зүйл байдаг. Тэгжээж одоо хүн ихний алхам амжилттайгаар тавьт юм байна л да. Тэгээд ихний алхам чинь ийм амархан байх юм бол энийг хийж чадахгүй байх вэ гэдэг тэр айц чинь байхгүй бол ягаад тэгэхээр энэ чинь маш амархан хинээч хийж чадхаар тийм зүйл байгаа болохоор тийм айц байхгүй болох юм байна. Тэгээ энийг өөртөө төдийгүй бас нэлээд томоохон өөрчлөлтүүдээр ч гэсэн хийж болдог. Бас томоохон үр дүнгуудыг авчирч болдог. Тэгээ энээр нэг жишээ гардаг л та. Тэгээ зохиогч маань болохоор нэгэн клиник эмнэлэг дээр ингээд зөвлөхөр ажиллаж хэлсэн байна л да. Тэгээ тэр клиниктэй бол нэлээд том асуудалтай байсан. Тэрний юу гэхээр ингээд маш ачаалттай ажилладаг. Тэгээд ачаалттай ажиллаж байгаа үед гаднаас шинэ өвчтөнгүүд орж ирээд үзүүлж чаддаггүй. Тэр эмнэлгээс гараад явах тэр асуудал маш их байсан. Ягаад тэгэхээр маш ачаалттай ажилладаг өвчтнүүдийг аюу олон цагаар хүлээлгдэг байсан болохоор хүлээж тэсгүй ингээд өвчтнүүд яваад өчтдөг байсан. Энэ нь болохоор тухайн хувийн эмнэлгийн орлогот нь бас нэлээд сөргөөр нөлөөлжсэн, орлогыг нь бууруулжсэн. Тэгээд зохиогчоос энэ тусламж хүсээд тэгээд зохиогч маань болохоор та нар ингээд ямар аргаар энэ асуудлаа шийдэе гэж бодож байсан бэ? Тиймэрхүү шийдэл ярилцсан уу гэдгсэн чинь бид нар нэг юм үнэтэй софтвер хөрөнгө оруулахыг гэж бодож байсан. Тэр нь болохоор ингээд хүлээлтийн цагийг нь хэмжээ те эмч нарт
өвчтөн үзэх цагийг нь хамгийн багаар тохируулж өгдөг тиймэрхүү систем байдаг. Тэгээд тэр системийг тэгтээ хөдлөж авах маш хүнтэй. Бид нар одоо хөрөнгө мөнгөний гачигдaltaй болохоор тийм зүйл хөрөнгө оруулж чадахгүй байгаа. Тэгээ өөр ямар арга ажиллах вэ гэдгсэн чинь за тэгвэл бүгдээр нэг workshop хийж үзье. Тэгээ workshop дээрээ эмнэлгийн бүх ажилчдыг эмч нарыг ингээд авчиж агаад за танаа хамгийн том асуудал чинь сэтгэл ханамжийн асуудал байна. Эхний ээлжинд энийгээ засгаая. Тэгээд сэтгэл ханамж хүчээж байгаа үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг яаж сайжруулъя гэж бодож ийн гэдгээс эхлэмээр байна. Тэгээ та нар үргэлжлээд өөрсдөө бодоод үз. Та нар ингээд ямар нэгэн үйлчлэгээ авахдаа юунд ингэж хамгийн их баярлж байсан бэ? Тэрийг ингээд бодоод үзтээгээ. Тэгээд ингээд хүмүүс өөрсдийнхөө жишээг өгөөд нэг жишээн дээр болохоор ингээд муу үйлчлэгээ авчаад тэгтээ тэр тухайн байгууллага нь өөрөөс нь аягүй их уучлал гуйгаа тэгээд буруугаа хүлээгээд одоо анхаарал халамж тавьсан тэнд нь аягүй баярлаад миний хамгийн одоо сайхан үйлчлэгээ авсан дурсамж гэж бүр хэлсэн байгаа юм л та. Гэтэл үнэн эрэхтэй тэр нь бол тухайн байгууллага алдаа гаргасан байсан, алдаага маш сайн засч чадсан, уучлал гуйж чадсан болохоор энэ нь ингээд эцсийн дүндээ хамгийн сайн үйлчлэгээ гэж үйлчлүүлэгчийн сэтгэлд нь хоногшиж үлдсэн байгааг ингээд та нар энийг анзаарч байгаа үстэй. Тэгэхээр та нар ч гэсэн одоо эмнэлэгтэй ийм практикийг нэвтрүүлж болох нь үстэй. Тэгэхээр ямархуу жижиг өөрчлөлтүүдийг хийж болно гэж бодож эндээ санаа аваад хэлдэг гэдгсэн чинь хөрхөө санаанд гарч ирсэн. Тэрнийх нэг нь болохоор жишээлбэл ингээд үйлчлүүлэгч орж ирээ те өвчтөд орж ирэнгүүт нь ресепшн хүлээж авч байгаа эхний ажилт нь шууд ингээд та тэдэн минутын дараа үзүүлэх боломжтой байна. Шалтгаан нь болохоор таны уртл тэдэн хүн байна. Тим эмч тэдэн хүнийг үзээд ингээд ажиллаж байна гэдэг тэр ягаад удаан хүлээх болж байгаа тэр шалтгааныг нь хийж тайлбарлаж өгөх юм байна. За тэгээ бас нэг гарсан санаа болохоор хэрвээ урт хүлээмээр байгаа л өөр ийм эмнэлгийн боломж байна. Өөр ийм эмчэд үзүүлэх боломж байна гэдэг тэр альтернатив боломжуудыг сонголтуудыг ингээд хэлж өгч болно. Эсвэл нөгөө совилогчт нь те удаан хүлээж байгаа өвчтнүүдээс ингээд уучлал гуйх хэрэгтэй юм байна. Хамгийн сүүлд нь ингээд эмчдэрээ ороод үзүүлэх үед нь эмч нь бас удаан хүлээлгэсэн дуучлаарай гэдээ уучлал гуйх юм бол тэгхийн бол ингээд үйлчлүүлэгч сэтгэл ханамж нь муудахгүйгээр ингээд үйлчлэгээ авах боломжтой юм шүү гэдэг юм санаа гаргасан. Тэгээ энэ бүгдийг хэрэгжүүлээд үтсэн л дээ. Тэгсэн чинь сэтгэл ханамж 60%-аар өссөн гэж байгаа юм. Үзүүлэлгүйгээр гараад явдаг байсан өвчтнийх нь тоон бас 60%-аар багассан. Сагвуугийн үзүүлэлтүүд нь сайжирсан. Гэхдээ энд ямар ч тийм нэмэлт хөрөнгө оруулалт хийгээгүй. Нэмэлтээр техник, технологи, IT-ийн софтвер ч юм уу худалдаж аваагүй, байр саваа томруулаагүй. Өвчнүүд бол хүлээдэг цагаараа л хүлээж ирсэн. Хүлээлтийн цаг нь бол ерөөсөө багасаагүй. Тэгсэн мөртлөө сэтгэл ханамж нь өсөө. Тэгээд үйлчлүүлэгчдийнх нь тоон бас нэмэгдсэн. Ийм том зүйлүүд гарсан байгаа юм л та. Тэгэхээр иймэрхүү жижиг зүйлүүдээр ингэж томоохон өөрчлөлтүүдийг авчирч болдго юм аа. Бас дээрэс нь томоохон өөрчлөлт гэдэг маань яг ингээд жижигээр хэлж байгаа болохоор нэлээд удаан юм шиг бас төсөөлөгдөж магадгүй. Гэхдээ тийм биш ч байж болтгоо. Хамгийн гол нь жижигээр эхлэх нь чухал байгаа юм ба. Ягаад тэгэхээр жижигээр эхлэх юм бол хүн жижиг зүйлээсээ урамшаад үр дүнг нь хараад дараагийн 2 дугаар алхамдаа шилжихдээ илүү амар байдаг. 2 дугаар алхам дээр шилжсэн амжилттайгаар хэрэгжүүлсэн 3 дугаар алхмаа хийн гэх юмчлэн. Ингэж амжилттайгаар ингэж цаашаа ахаад яваад байдаг. Тэгэх хэрээрээ жишээлбэл хувь хүн байх юм бол өөртөө үр бүтээлтэйгээр дадал зуршлыг бий болгохч боломжтой байдаг. Жишээ байсан дасгал хөдөлгөөн хийдгүү нэг өвчтөн байсан. Тэгээ тэр дасгал хөдөлгөөн хийдгүү өвчтнийг болохоор хэрвээ ингээд та өдөр болгон дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж орхисон байсан бол тэр хүн хизээч хийхгүй. Харин тэр хүн энэ зохиогч маань болохоор та яавал ингээд дасгал хөдөлгөөн хийдэг болно гэж бодож байна. Жишээлбэл жижигхэн юмнаас эхлэвэл яаж байна? Тэр нь болохоор та орой болгон телевизээр үзгээ суух тэр хугацаанд ганцхан минут зарцуулаад алхаад үзээч. Эхлээд ганцхан минут алхаад нэг хэдэн 7 хоног үзээч гэдгсэн. Тэгсэн чинь ингээд хэдэн 7 хоног энийг хэрэгжүүлж үзээд би ингээд дасгал хөдөлгөөн хийж чадахгүй юм байна гэд гутарсан байсан хүн чинь тэр ганцхан минут зарцуулаад телевизээр үзэж байхдаа алхаж сураад тэгээд тэрийгээ ингээ өөртөө хөвшүүлээд би чадчихлаа гэдэгтээ урамшаад тэгээд дараагийн ээлжинд өөрийнхөө санаачлагаар за би энийг чадсан юм чинь телевизээр реклам гарч байгаа тэр 4-5 минутын хугацаанд алхмаар байна гэх тэрийг бас хэрэгжүүлж утсан байна. Тэгээд бас тэр нь амжилттай болоод тэгсний дараа за би нэг телевизээр реклам биш 2 телевизээр рекламын турш алхмаар байна гэд. Тэгээд тэрийг хэрэгжүүлж үзээ. Тэр нь амжилттай бас нэг мэдсэн чинь өөрөө телевизээр үзэж байгаа бүхий л хугацаанд ингээд алхаж байсан. Өөрөө ч мэдлгүй анзаараагүй дасгал хөдөлгөөн ингээд хийсээр байсан. Өөрөө зогсохгүй тэгэж бүр ингэж хийж чадсан байгаа юм л да. Тэгэхээр энийг бас нэг төрлийн нөгөө цасан бөмбөгийн эффект гэж бас нэрлэх юм байна да. Цасан бөмбөг чинь ингээд уулын
дээрээс жижигхэн цасан бөмбөлөг өнгөрүүлэх юм бол доошоо өнгөрөхдөө томорсоор бүр ингээд зогсохгүйгээр ингээд томроод явцдаг. Асар том цасан бөмбөлөг болох боломжтой байдаг. Тэрнтэй адилхан жижигхэн зүйлээс эхлэх хэрэгтэй. Тэгээд жижигхэн зүйлээс эхлэхдээ маш төвчээртэй байх хэрэгтэй. Тэр жижигхэн зүйл чинь томорсоор том өөрчлөлтийг түрүүн хугацаанд авчирна гэдэгт нь бас итгэх хэрэгтэй гэдгийг бас ингэ зүйлсэн байгаа юм. Хэрвээ хизээ нэгэн цагтаа хитрхи ингээд хурдтайгаар ингээд өөрчлөлтийг хийх гээд яараа би чадчих. Эхний өдрөө ингээд 1 минут хийжсэн дараагийн өдөр би чадсан юм чинь 1 цаг хийчихээ гэж шууд тэрийг хийх гээд орлонгууд чинь нөгөө 1 цаг хийсний дараа гинти ядраад за гэл 3 дахь өдрөө хийхгүй байх магадaltaй байдаг болохоор хэрвээ 3 дахь өдрөө та 1 цаг хийхээсээ хашраад би чадахгүй байна гэж бодож байгаа бол буцаад 1 минут руугаа шилжих хэрэгтэй. Бити хитрхи яараа танд тийм хүндрэл бэрхшээл байгаа бол буцаад нөгөө нэг жижигээр явах алхам руугаа шилжих хэрэгтэй. Тэгээд өөрийгөө бэлэн болсон цагт л үнэхээр өөртөө тухтай ямар ч өөртөө хүндрэлгүйгээр хийж чадах бэлэн болсон цагт л тэр өөрийнхөө одоо PC-г алхахыг ингээд жоохон хурцгаад илүү том зүйл хийж эхлэх хэрэгтэй гэж ингэж зүйлсэн байгаа юм. За тэгээд ямар ч байсан хийхгүй байснаас багаар хийсэн хамаагүй дээрээ тийм хүн болгоо ингээд жилийн их 1 сарын 1 ингээл өглөө босаал те. За би энэ жил алаад өгнө. Энийг чинь тэрийг чинь би энэ жил л одоо жишээлбэл туурна ч гэдэг юм уу те. Тийм том амлалтуудыг хүмүүс өөртөө өгдөг. Гэтэл ингээд яг статистикаар хараад үзсэнгүүт ихэнх хүн тэр амлалтаа те жил 52 хоног байд гэж үзэхэд дөнгөж 15-7 хоногт нь л хийгээд 15-7 хоног хүрэхээс нь өмнө ингээд бууж өгөх магадлал аяга өндөр байт юм байна. Харин тэрийг ингээд багаар хийгээд явах юм бол магадгүй те 52-7 хоног хийгээд 1 жил амжилттай дараагийн жил нь улам өөр зүйл хийгээд авах боломжтой байдаг. Гэтэл яг тэрийг хийж чадахгүй дараагийн жил нь дахиад 1 сарын 1-нд за би энэ жил турна. За би энэ жил турна гэх мэтлээ явсараад нэг хүн нэг зүйлийг өөртөө амлах нь ойролцоогоор ингээд 10 жил нэг зүйлээ л ингээд өөртөө амлаад авах тийм статистикийн тоо бас байт юм байна. Тэгэхээр бас яаралгүй жижиг зүйлээс эхлээд тэгээд удаан байсан ч гэсэн төвчээртэйгээр хийх хэрэгтэй юм байна. Огт хийхгүй байснаас удаанаар багаар хийж эхлэх зүйтэй шүү гэж зөвлөсөн байгаа юм. Тэгээд бас яг хамгийн сүүлд нь өөрийнхөө бүтэмжийг дээшлүүлэхийн тулд зөвлөгөөнүүд өгсөн байгаа юм лаа. Тэр нь болохоор за юуны түрүүнд эхлээд та цагийг чинь хамгийн хүрж байгаа үр бүтэмжийг чинь өдрийг чинь ингэж авч байгаа зүйлсийг чагсаагаад бичих хэрэгтэй. За телевизэр үзэх ч юм уу те сошиал медиа хэтэрхий хэрэглэх ч гэдэг юм. Тэр зүйлсийг энийг удаа ингэж чагсааж байгаа. Тэгснээд маргааш өдрөөс нь эхлээд за тэр зүйлүүдийн оронд хийж болох илүү үр бүтэмжтэй зүйл юу байж болох вэ? Өдөр болгон ганцхан зүйл бодож олоод тэгээд бичээдээ. Тэгээд хангалттай тийм зүйл бодож олоод хэдэн 7 хоног орлож үзснийхаа дараа ингээд лист чинь нэлээд урт болчих штеп. Тэгтээ хийж үзэж эхлэхдээ бас багаас нь эхлэх хэрэгтэй. Гинтхэн л одоо жишээлбэл би өдрийн тэмдэглэл бичиж үзмээр байна те. Бичиж эхлэмээр байна гэж бодонгуудаа эхний өдрөөс эхлээд хэдэн утсын бичдэг юм бол хоёр дахь өдөр нь шантраад за би дахиад хэдэн утсын бичмээр гэн жоохон залхуу чинь хүрээд ч юм уу те болох магадлал нь нэртэй. Тэгэхээр өөртөө бүр шаардлага тавиад багаар эхлэх хэрэгтэй. Өдрийн тэмдэглэлээ би бичихтэй 3 өгүүлбэрээр эхэлнэ. Тэгээд 3 өгүүлбэрээр хэдэн 7 хоног бичиж үзээд бэлэн болоод бүр тэр дадал зуршлыг өөртөө хэвшүүлснийхаа дараа нэг хуудас бичиж эхлэе ч гэдэг юм уу те дараагийнхаа алхам руу шилжээрэй гэж ингэж зөвлөсөн байгаамаа. За дараагийн бүлэг маань жижигхэн асуудлуудыг шийдэх те том асуудлууд руу орохын өмнө жижиг асуудлуудыг шийдэх гэдэг энэ тухай ерөөхдөө ярьж гисэн байна. За тэгээд амьдралд бол ерөөхдөө амьдралд болон ажил бизнесийн хувьд бол ингээд жоохон ингээд дургуг нь хөргсөн зүйлүүд маш их тохиолдог те жижигхэн юм. Тэгээд тэрэндээ бид нэр ингээд амьдраад ингээд сурцсан. Тэрнтэй ингээд жоох юм хажууд нь байжлаад тэрийг тоохгүй өнгөрөө сурцсан. Тэгээд ялангуяа тэр жижигхэн болоод ч илүү тэр нь ингээд ерөөсөө асуудал болох тухайг нь ерөөсөө бодоход хэцүүтэй ийм жоох юмас хойш юу том асуудал үүсчихэд энсүртэй штэ гэдэг ингээд орхицсан. Тэгээд бүр засахгүй орхидаг ийм зүйлүүд маш их тохиолдог. Гэтэл эдгээр зүйлүүд нь ингээд цугларсаар түрүүндээ хэлжсэн цасан бөмбөгийн эффекттэй адилхан цугларсаар нийгэмд маш том асуудлын гол шалтгаан яг тэнцээ болцсон байдаг. Тийм болохоор энэ жижиг асуудлуудыг том асуудал болохоос нь өмнө барьж аваад түүнийг эхлээд тэрийг олж харах тий. Тэгээд олж харсныхаа дараа тэр асуудлыг шийдэх гэдэг энэ зүйл одоо энэ хүү процессыг өөртөө суулгах, өөртөө дадал дуршил болгох тухай энэ бүлэг дээр ихэд ярьж байгаа.
За тэгээ үүний нэг сонгогдож жишээ гэх юм бол мэдээж Toyota-гийн автомашины үйлдвэр байгаа. Toyota-гийн автомашины үйлдвэрт нэгэн менежер болохоор шин санаа гаргасан юм байна л да. Assembly line гэдэг одоо машинуудаа ингээд хэсэг хэсгээр нь ингээд бүрдүүлээд ингээд нийлүүлж яадаг тийм лайн байдаг шүү дээ үйлдвэрийн шугам. За тэгээд үйлдвэрийн шугам дээр болохоор юу юм бэ? Угсралтын шугамн дээр хүн болгонд ийм утас өгөөд гэх юм одоо татах боломжтой юм дохио өгөх зүйлийг байршуулад хин ч хийсэн хамаагүй ямар нэгэн тийм дефект олох юм бол энэ кнопыг дараарай гэдэг бэлдсэн юм байна. Тэгээд тухайн үедээ болохоор бусад одоо машины үйлдвэрлэгч нар бол энэ бол өстой солиотой асуудал зүйл гэж бодож байсан. Учир нь юм бол дээр үед болохоор ямар байсан бэ гэхээр бүх хүмүүс хийдэг ажлаа нэгээрээ л одоо нэг зөвхөн шург хийдэг бол тэрийг хийгээл ингээд шугам нь ингээд машин ингээд байнгын хөдөлгөөнтэй ингээд явж идэг. Том үйлдвэрийн шугам байгаа шүү дээ. Тэгээ явж идэг байсан. Тэгээ хамгийн сүүлд нь энэ машин дефекттэй болсон байх үгүй юу гэдгийг нь болохоор мэргэжлийн хүмүүс бүх юм дуусны дараа шалгадаг гэсэн байгаа. Ийм хуучин санааг болохоор хүн болгон шалгадаг гэдэг ийм санаараа шилж байсан. Тэгээд эхэндээ бүгдээ итгээгүй хүн болгон юм алдаа болоод бүгдийн зогсоод байх юм бол бүхэлдэн дээр нь assembly line чинь ингээд зогсоод ерөөсөө үйлдвэрлэл явагдахгүй юм шүү гэж маш их айжсэн болооч харин ч эсэргээрээ жижигхэн алдаануудыг дор өөр нь олоод тэгээд дор өөр нь инженерүүд нь очиод гяс асаа явсан. Тэгээд түүнээсээ болоод гарч байгаа машинууд нь маш чанартай машинууд гарч ирсэн байгаа. Тэгээд хэрвээ тэрхүү алдааг нь мэдэхгүй явуулсан байсан бол машинуудыг call back гэж байдаг тий нөгөө дефекттэй машин гарсан байх юм бол хуулиар бүх машинуудыг буцааж аваад тэр одоо асуудлыг шийдэ буцаагаад өгдөг. Тэр олон хэдэн сая машиныг одоо хүмүүс алидээр унтсан байхад нь буцааж аваа тэгээ төр зур унах машин өгөөд маш их зардалтай зүйл байсан. Тэгээд хүний амь насанд ч хүүхэ аюултай зүйл байсан учраас энийг бүр машин бэлэн болохоос өмнө дефектийн шалгахаас өмнө хин ч байсан хамаагүй дефект болох юм бол шууд конопсацаа гэдэг энэхүү системийг нэвтрүүлснээрээ маш их зардал хэмнэсэн байгаа. За тэгээд үүний бас нэг сонгодог жишээ нөх юм бол бас BP гээд British Petroleum гээд бид нар та мэддэг 2010 онд Мексикийн одоо Голфт тий Мексикийн тэрхүү далад маш том одоо газрын тосны одоо асгаж байгаль маш их хороор нөлөө үзүүлсэн 2010 онд болсон тохиолдол. Гэтэл BP компани юу хийжсэн бэ гэхээр 2001-ээс 2007 оны хооронд газрын далайн доогоо байдаг тэрхүү пайпууд нь 356 удаа жижиг тий газрын доос ингээд гараад байгааг мэдсэн байл да шүүрээд байгааг нь тэгсэн хэдий боловч тэр ерөөсөө үйл ажиллагаа аваг. Тэгээд одоо тэрийг засах үйл ажиллагаа. Тэрнээсээ болоод бүхэлд нь 5-6 жил 7-8 жил энэ хүү газрын жижигхэн шүүрээд ирснийг мэдсэн. Тэгээд энэ сүлрээгээ тесрээд маш том юм асуудал болгосон юм байгаамаа. Энэ бол сонгодог жишээ. Тэгэхээр яадаг вэ гэхээр энэ хүү гараад байгаа жижиг алдаанууд нь болохоор ихэвчлэн анзаарахад маш хэцүү алдаанууд байдаг. Тийм учраас тэрхүү алдаануудыг одоо анзаарах тий үнийг олж харах гэдэг бол маш чухал зүйл болж тарч байгаа юм л да. Тэгээд өөрийгөө тэнд ерөнхийдөө энэ сургах шаардлагатай өдөр тутмынхаа амьдралд ч гэсэн. За тэгээд энэхүү жижиг алдаанууд хаана ихэвчлэн байдаг вэ? Нуугдж байдаг вэ гэх юм бол одоо blind spot буюу одоо машин барьдаг хүн байх юм бол мэдэх бах тий. Машинаа ингээд толинд харахаар байдаггүй. Гэтэл яг нэг машины толны одоо дизайнаас болоод ирсэн blind spot буюу таны толинд харагддаггүй нэг хэсэг байдаг шүү дээ. Яг хажууханд ч юм явж байгаа юм бол харагдахгүй. нүдэнд чинь харагддаггүй. Тэгээ тэр хэсгийг яаж хардаг вэ гэхэлээ хүмүүс бүр толоогоо эргүүлж хардаг. Зарим монгол чадварч нар хардаг байх л та. Уг нь бол нэг жолооныхоо дөрмээр blind spot гэж байдаг учраас бүтэн толгоогоо эргүүлээд ингээд харах юм бол хажууд явж байгаа машиныг харах боломжтой. Гэтэл тэр машин бол таны тойлонд харагддаг бай. Тэр яг хэсгийг болохоор blind spot гэж яддаг тий. За тэрийг тэгвэл яаж харах боломжтой юм бэ гэхээр ихэвчлэн 3 ийм blind spot амьдралд байдаг гэж зохиолч маань санал болгосон. Тэр нь болохоор ихэвчлэн ямар нэгэн зүйл эхлэх үед тий тэр өөрчлөлтийн эхлэлийн үед ихэвчлэн энэхүү тохиолдол гардаг. Тухайлбал гэх юм бол одоо хүмүүс анзаарахгүй өнгөрдөг нэг зүйл нэг юм бол энд нэг жишээ байсан. Нэг эмэгтэй болохоор нөхөртөөгөө олон жил гэрэлсэн байсан боловч дараа нь ингээд ирсэн чинь нөхөр маань ерөөсөө хүмүүсийн төлөө санаа зовдгүй юм байна. Ерөөсөө тоодгүй юм байна гэж хэлсэн. Би энд маш хэцүү байна тий амьдрал муугаар нөлөөч нэг. Тэгээд
Тэгвэл та хамгийн анх одоо үерхэж байхдаа ямар нэгэн зүйлийг анхаарсан уу гэж. Үерхэж байхдаа анхаарсан нь болохоор хоолнд одоо болзоонд яваад хоол идчихээд рестораны үйлчлэгчд муухай ханддаг байсан ч гэдэг юм уу. Одоо тиймэрхүү босцыг хөтөйхэн тоодгүй байсан. Гэхдээ би тэр үед нь болохоор за өнөөдөр ядарсан юм байна гэж бодоод ерөөс тэр байдлыг тоогоогүй гэж. Гэтэл энэ ч болохоор жижигхэн нөгөө нэг сэжүүрний энчээс юм байна л да. Тэр хүн угаасаа тийм зан характертай хүн байсныг нь бол хамгийн анх тэнд олох боломжтой байсан. Гэтэ ингэж байгаа нэг одоо үерхэж байгаа хүндээ маш хатуу яа гэсэн зүйл биш. Гэтэ тэр яагаад ингэснийг ойлгох хэрэгтэй. Яагаад тийм жижиг үйлдэл гаргасан таны санааг одоо зовоогоод энэ цаашдаа ийм том үйлдэл болоод том одоо асуудал болох зүйл мөн үү гэдгийг бас ингэж зүгээр ойлгох хэрэгтэй гэж. За нөгөөдг нь болохоор дараачийн blind spot нь болохоор дуусах үед ихвчлэн хүмүүс ингээд томоохон зүйлийг маш хэцүү таск ч юм уу ажлыг дуусгахын үед жохоо үлдсэн байхдаа алдаа гарах магадaltaй байдаг тийм. Түүний нэг жишээ нь болохоор нэг томоохон компани одоо удирдагчаа хайгаад маш олон удаан байсан. Яг таархан ерөөсөө олдохгүй. Тэгээд сүүлдээ тууцынх нь гişүүд нь арай гэж нэг гайгүй хоолоод тэгсэн чинь хамгийн сүүлийн асуулт нь болохоор сүүлийн final асуултуудыг асуух шаардлагаас асуумж бүгдээрээ бүр ядрацаас наад түүний авъя гэгээд. Тэгээд авсан боловч яг тухайн хүн маш том алдаа гарсан байдаг. Яасан бэ гэхээр тэр нөгөө нэг чинээр захирлаар авсан хүн нь болохоор хүмүүсийг ерөөс тоодгүй хүн байсан. Энийг хизээ анхаарах боломжтой байсан байхлаа мань хүн ярилцлага өгч байхдаа нөгөө тууцын захирлуудаас компанийн тухай ямарч асуулт асуугаагүй. Өөрөөр хэлбэл энэ юуг сигнал хийжсэн бэ гэхээр энэ хүн компанийн тухай асуулт асуухгүй байна гэдэг чинь хүмүүсийн саналыг сонсох чадваргүй байна. Тэ? Компани захирал хүн гэдэг маань олон хүмүүсийн саналыг сонсч удирдлага зөв шийдвэр гаргадаг байдаг. Гэтэл тийм чадваргүй хүн байсныг олох боломжтой байсан боловч тэрийг ерөөсөө энэ хийгээгүй. Учир нь юм бол одоо олон сар хайсан тэр захирлыг арай гэж олсон учраас ажилд авах хүнийг олсон учраас нөгөө хүмүүс чинь бүсгүүл ядраа цацаа хийх авъя гэдэг ингээд дуусгацсан байгаа. За тэгээд ажил дуусгахын үед ерөнхийдөө энэ blind spot гарах магадлал өндөр байдаг анхаараарай. За дараач нь болохоор маш том одоо хямралын үед те маш том хямралын үед болохоор шалтгаан том хямрал том зүйл байх юм шиг боддог боловч яг үний хэрэгтээ бол том хямралын шалтгаанд бол жижигхэн зүйл байх магадaltaй байдаг. Тухайлбал юм бол diarrhea буюу одоо энэ гидсэн өвдөд те шингэн алдснаас олж дэлхийд сая хүүхэд бол өдөр болгон амнасаа алддаг байгаа. Тэгээд хэрвээ ингээд сая хүүхдийг яг ингээд тоо баримтаар нь ямар их хүүхэд вэ гэдгийг нь ойлгуулахын тулд хэлэх юм бол тоомоо онгоцон суулгаж агаад өдөр болгон 4 цаг тутамд тэр онгоцон цуулгасан хүүхдүүдэд бүгдээ нэгээд онгоцоо одоо мөргөлдүүлээд бүх онгоцтой хүүхдийг алах гэдэг тийм хэмжээний том хүүхдүүд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл энэ одоо энэ ийм их том импакт үзүүлж байгаа өвчний гол шалтгаан нь юу вэ гэвэл ерөөсөө заваан одоо хэртэй гараараа хоол идэх. Ийм зүйлээс тэгээд энийг бол шалтгаан нь юу вэ гэхээр ямар байдлаар шийдэх боломжтой байсан бэ гэхээр ерөөсөө гараа авах, өөрөөр савантай байх. Ийм жоохон зүйл дээр хүртэл зүйлс болж бүхэлдэн сая хүүхэд дэлхийд даяар ингэж амнасаа алддаг юм байна. Тэгэхээр эмхүү жижиг зүйлүүдийг нь том асуудал болохоос өмнө олж хараад тэрхүү асуудлыг шийдэх гэдэг маш чухал зүйлүүдийг тухай энэ бүлэгт тайлбарласан байгаа. За дараагийн бүлэг маань болохоор жижиг шагналыг өөртөө болон бусдад болохоор гэсэн тийм бүлэг байгаа. Тэгээд бид нар өмнө танилцуулж байсан Power Habits гэдэг ном дээр аливаа өөрт хэрэгтэй дадал зуршлыг бий болгохдоо тийм жижиг шагнал урамшууллыг өөртөө өгч хөвшүүлээрэй гэд гарч ирсэн. Яг тэрнтэй адилхан санаа гараад байгаа юм л да. Шагнал урамшуул өгтөө тэр нь жижиг байх гэдэгт гол нь point нь ач холбогдол нь байгаа даа. Тэгээ энийг ингээд нэг жишээн дээр тайлбарлалт л да. Тэр нь болохоор одоо та бүхний сайн мэддэг ажилчдын санал хүсэлтийн хайрцаг гэж үүдэг те компаниуд дээр байдаг, албан газрууд дээр байдаг. За энэ санал хүсэлтийн хайрцаг болохоор Америк болон Японд хоёр янзаар хэрэгждэг, хоёр ялгаатай байдлаар хэрэгждэг. Үр дүн бас өөр байдаг. Японд болохоор энэ culture маань айгүй тийм өргөн дэлгэр байдаг, маш үр дүнтэй байдаг. Нийт ажилчдын дунджаар 75% нь одоо ямар нэгэн асуудалд тий санал хүслээ ингээд илэрхийлээ, санал хүслийн
хайрцаг нь саналаа өгдөг. Тэгээ ийм шийдэл байж болох юм биш үү гэдэг тийм өөрийнхөө шийдлийг дэвшүүлдэг. Тэгээд тэр дэвшүүлсэний санал хүслийнх нь бараг 90% нь хэрэгждэг гэж байгаа байхгүй юу? Гэтэл Америкт болохоор дөнгөж ажилчдын 25% нь л буюу Японоос бараг 3 дахин бага шүү дээ. Дөнгөж 25% нь энэ санал хүслийн хайрцагын саналаа өгдөг. Тэгээд нийт гарсан саналынх нь дөнгөж 38% нь хэрэгждэг гэж хэлж байгаа юм. За тэгээд энэний ялгаатай байдлынх нь нэг гол шалтгаан нь болохоор Америкт болохоор хэтэрхий том шагнал амлаад идэх асуудал байгаа юм шүү гэж зохиогч минь хэлж байгаа юм л да. Америкт одоо санал хүслийн хайрцаг нэрсэн байгаа шийдэл ингээд сонгогдоод тэгээд тухайн ажилтныг шагнуулах юм бол дунджаар $450 авдаг юм байна. Харин Японд болох юм бол дөнгөж $3-4 авдаг юм байна. Тэр нь тэгээд нэг жижигхэн компанийн логотой үзэгч байдаг юм уу, тийм туршлагын зүйлч байдаг юм. Тэгээ маш тийм бага үнцэнтэй зүйл байдаг. Тэгсэн мөртлөө оролцоо нь ийм өндөр байдаг. Яагаад ийм бага юм бэ гэдгийг судлаад зөнгөд том шагнал урамшууллын амлчингууд ажилчдыг ингээд илүү тийм том шийдэл гаргаж ирэхийг ингээд хүсээд идэв юм байна л да. Нөгөө том шагнал урамшуул, том шийдэл, илүү зоригтой шийдэл гаргана гэдгийг бид нар бодоод зөнгөд бидний хідэн тийм том зоригтой шийдэл бодож олж чадах үлээ те. Тэгээд тэр зоригтой том шийдлийг нэгээд гаргаж ирсэн ч гэсэн тэр нь жоохон амьдралаас хайлаад явцсан хүндий те практикт ойр биш хэрэгжүүлэхэд хэцүү тийм байх магадлал өндөр байдаг. Гэтэл Японы нөхцөл байдал болохоор айгүй олон тийм жижиг шийдлүүдийг гаргаж ирээд тэр жижиг шийдлүүд нь практикт ойрхон амархан төсөв хөрөнгө цаг хугацаа бага зарцуулаад хийчих болохоор зүйлүүд байдаг болохоор илүү хэрэгжээд тэгээд тэр нь одоо Японы компаниудад өөрсдөө шинжилгээ сайжралтыг авчирхад аюу том үүрэг үүсдэг юм байна. Одоо Америкт энэ том шагнал урамшуул авчирчингууд, амлчингууд ажилчид юу гэж боддог вэ гэхээр уг нь бол ажилчид бас л компанид хийж байгаа зүйлдээ хувь нэмрээ оруулах гэсэн гэдэг тийм чин сэтгэл байдаг. Гэтэл тэр том шагнал урамшууллын гаягаар тухайн хүмүүс тэрийг мартаад тэр том шагнал урамшуул нь гол зорилго нь болоо явчихсан юм байна л да. Японы хувьд болохоор зорилго нь бол зүгээр л одоо хийж байгаа зүйлээ илүү сайжруулах, компанид хувь нэмрээ оруулах гэдэг нь зорилго нь шагнал урамшуулал ердөө л тэрийг чинь ингээд үнэлж байгаа шүү баярлаа гэсэн талархлын сэтгэл үүдэг. Гэтэл Америкт болохоор тэр нь шагнал нь бол гол зорилго нь болоо явцдаг болохоор ингээд буруу тийшээгээ ажиллаад тэгээд нөгөө мөнгөний төлөө санаа гарах гэж байгаа хүмүүс чинь болохоор яг нөгөө ажлаа сайжруулъя, хувь нэмрээ оруулъя гэхээсээ илүү өөрийнхөө төлөө өөрийн шагналаа бодоо мөнгөний төлөө бодоод илүү тийм шинэлэг санаа гаргах нь бас тутмаг байт юм байна. Шинэлэг санаа гаргасан ч гэсэн за би мөнгө авчлаа гэд хэрэгжүүлэхдээ бас хойрог байт юм байна. Тэгэхээр хэрвээ одоо компани менежментэд ажилладаг хүмүүс бас сонсож байгаа юм бол энийг бас анхаарлаа авч үзээд ажилчдаа урамшуулгахдаа жижиг зүйлээс эхэлж болох юм биш үү гэдэг тэр зүйлийг анхаараарай. За тэгэд энэ жижиг шагнал урамшуул гэдгийг бизнесийн талбарт ажил дээр хэрэгжүүлээ зогсохгүй бас хувийн амьдралаа ч гэсэн хэрэгжүүлж болох юм байна. Өөрийгөө ямар нэгэн сайн үр бүтээлтэй зүйл хийх юм бол өөрийгөө урамшуулах гэдэг бол маш чухал. Гэхдээ тэрийг ингээд урамшуулж ингээд том зүйл өөртөө ингээд шагнаад ах юм бол тэр чинь чамаас асар их зардал гарна. Тэгээд ч удаа үргэлжлэхгүй. Тэгэхээр жижигхэн зүйлээс эхлэх хэрэгтэй. Жишээлбэл ингээд би да сайн биш хоол ундаа багсхыг гэж бодож байгаа бол чихэр идэхийнхээ оронд нэг алим идэх юм бол алим идэх болгондоо өөрийгөө урамшуулад нэг 10 минут дуртай телевизийн нэвтрүүлгээ үздэг ч юм уу гэх байдлаар тийм жижигхэн зүйлээр өөрийгөө урамшуулж болно. Бас одоо энэ дээр нэг гоё жишээ гардаг л да. Тэр нь болохоор нэг 50 хэд настай хүн ингээд дэвтэрт орсон. Тэр энцэр дээр ингээд суудаг болсон мэт өвчний улмаас. Тэгээ тэр хүн ингээд би яаж ингээд өөрийгөө буцаагаад хөл дээр нь босох вэ? Баг ингээд дасгал хийгээлэх юм бол уг нь хөл дээрээ босдог юм байна л та. Тэгээд тэрийгээ ингээд урамшуулахын тулд за би эхний ээлжинд ямар ч гэсэн орноосоо босчих хэрэгтэй. Тэгчээн бол миний одоо өнөөдөр өглөө сэрсний хэрэг бүтлээ гэдэг өөрийгөө урамшуулаад тэгээд ингээд орноосоо хөл дээрээ босох юм бол өөрийгөө магтаа тэгээд дараа нь хэрвээ би жим рүүгээ ингээд очих юм бол би тэн дээр очиод дуртай хүмүүстэйгээ найзуудтайгаа тэнд байгаа ажилчтай яриа хөрөө хийх юм шүү гэж ингээд өөрийгөө урамшуулад гэх мэтлэн жижигхэн зүйлийг урамшууллыг өөртөө сануулад тэгж хийсээр агаад тухайн хүн маань 70 нас бүртээ бүр дэлхийн бодибилдингийн авраг бүр хүртэл болсон байгаа юм. Тэгэхээр ингээд жижигхэн өөрчлөлтөөр хүмүүс бол асар тийм том зүйлийг авчирч чаддсан юм. Тэр жижигхэн өөрчлөлтийг хийхийн тулд
та бас жижигхэн тэр шагнал урамшууллыг байнга өөртөө ингээд өөртөө болон бусдад өгөх хэрэгтэй байна. Тэгээд таны зорилгод бас нийлцсэн байх хэрэгтэй. Тэр чинь учиртай тий. Хэрвээ эрүүл хоолтыг ингээд зорж байгаа бол өөрийнхөө шагнал урамшуулалт хичээл нэг тийм чихэр идээд ээж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр бас зорилготой тохирсон тийм шагнал байх хэрэгтэй. Дээрэс нь тухайн хүнд тохирсон шагнал байх хэрэгтэй. Магтаал дургуун хүн байж болно. Тийм магтаал дургуун хүн жишээ нь ингээд хитрхи бэлгуртал магтаад ах юм бол тэр чинь ажиллахгүй гэсэн үг. Тэгэхээр одоо зорилготон тохирсон, хүндэн тохирсон тийм шагнал урамшуулыг бодож олоорой гэж ингэж одоо эцэстэн зөвлөсөн байнамаа. За дараагийн бүлэг маань болохоор жижигхэн мөчүүдийг олох гэдэг энэ хөө зүйлээр тайлбарсан байгаа. За ерөнхийдөө энэ хөө кайзен гэдэг энэ хөө арга барил нь болохоор яг хүмүүсийг тий удаанаар жоохноор багаар зэрэг арга хэмжээ авах гэдэг энэ зүйл дээр ерөнхийдөө амьдралд ингэж хандахыг ерөнхийдөө ингэж хүсдэг тий ийм зүйл байгаа. Тэгээд үүнээсээ болоод ч гэсэн жижигхэн тэр мөчүүдийг нандинах хэрэгтэй гэж. За тэгээд энэ хүү жижигхэн мөчүүдийг нандинах гэдэг энэ хүү аргыг хэрэглэснээр ерөөхдөө тийм бүтээлч санаанууд гарч ирэх. Тэгээд хүмүүстэй байгаа таны харилцаа, дотны харилцаанууд чинь сайжрах, өдөр болгон өөртөө ийм шинээр бүүст өгөх гэдэг энэ хүү үр дүнгуудыг авчрах өндөр магадaltaй байдгаа гэж хэлж байгаа. За тэгээд маш олон хөөрхөн жишээнүүд байсан. Тэгээд түүний жишээ нөх юм бол тэм жижигхэн мөчүүдийг те нандагнах гэдэг дээр олж харах гэдэг дээр хэлэх юм бол одоо нэг Швейцарын инженер хүн те Жорж де Мастрел гэдэг хүн болохоор өглөө болгоно нохоогоо алхаж салхиулдаг байсан юм байна л да. Тэгээд нохоо салхиулж явахдаа нохооных нь үс нь ингээд нохооны сагсгаар үстэй нохоо гэсэн. Тэгээд аймаад нь нохооных нь үсэнд нэгээд нэг ингээд нэг ургамал ачаа наалцдаг. Тэгээ өөрийнх нь өмдөнд нь ч гэсэн готлонд нь ч гэсэн наалцдаг. Тэгээд салж өгдөггүй. Тэгээд тэрхүү мөчөөс нэг санаа авсан болохоор санаа аваад ийм наалцдаг юм хийвэл зүгээр юм биш үү. Тэгээд одоо бидний та мэдэх велкро буюу одоо нэг наалдаг шажигнадаг юм гэдэг чинь хоёр хар өнгөтэй юм. Нэг нь жоохон ардгаа нэг нь амир зөөлхөн. Тэрийг одоо игээд үгэлээ юм болоо. Тэр шажигнадаг юмыг ингээд наалдаг юм зүйлийг те хаадаг боломжтой тэр одоо бид нар өдөр болго амьдрал яригдаг тэрхүү зүйлийг зохион бүтээсэн юм байна. Зөвхөн тэр болохоор нохоогоо алхаж байгаа тэр момент те. Тэгэхээр өдөр болгоныхаа амьдрал дэмжижгэн тийм мөчүүд байгааг анзаарах хэрэгтэй гэж. За тэгээд бас нэг хөөрхөн жишээс нь болохоор цагдаагийн ажилтан болохоор хүсэж цагдаагийн ажилтан болсон боловч цагдаагийнхаа тэрхүү ажлыг бүр үзэн яддаг байсан юм байна л да. Тэгээд мань хүн юу хийдэг байсан бэ? Тэгээд энэ эмчтэр ирж зөвлөгөө авсан. Тэгээд эмчтэр зөвлөгөө авахт нь эмч юу зөвсөн вэ гэхээр ямар мөчүүдийг за ажиллаа ингээд бүтнээр нь орхичих те ямар мөчүүдийг хамгийн их таалагдж байгааг анзаарах гэдэг үзүү те ажлынхаа донд. За тэгээд ажлынхаа цагдаагийн ажилтан маань болохоор анхаарлаа хандуулсан чинь болохоор хэрэгтнийг машинд суулгаад хамтдаа тэр машинд суугаад явж агаад тэгээд шоронд нь хүргэж хэрэгтэй тэрхүү зүйлдээс оролцдог байсан. Тэгээд тэр мөчтөө тэр хэрэгтэнтэй яаж яах яриа гэдэг юм бэл дээ. Яагаад ингэсэн? Яагаад энэ үйл шорон ийм хэрэг хийх болсон? Хойно цаана юу болж исэн? Таны сэтгэл санаа одоо ямар гэх мэтийн асуултыг тэр машинд суугаад шоронд хүрэх замд нь ярьдаг байсан. Тэгээд анзаарсан чинь энэ хүү цагдаагийн ажил тэр мөчид хамгийн дуртай тэр мөчийг бүр хамгийн хүсдэг. Тийм болохоор ч юм уу тэр одоо хүмүүсийг шоронд хүргэх тэр ажиллагаанд илүү оролцох дуртай байсан юм байна л да. Тэгээд яг энэс юу гэж ойлгож болох гэхэлээ тэгэхэд ойлгосон нь болохоор би юм каунслер болох дуртай байна. Хүмүүс зөвлөгөө өгдөг хүн болох дуртай байна. Болох тийм ажил хийх дуртай байна гэгээд тэгээд минь хүн каунслерийн орой ангид суухад тэгээд ажлынхаа одоо хоригдлуудад ч тийм үү хэрэгтнүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг тийм бол хүн болж одоо ингэж ажил өөрчлөлт одоо ажилдаа хамгийн дуртай болсон ийм нэг гоё жишээ байгаа юм байна л да. За тэгэхээр энэхүү одоо арга техникийг те хэрэгжүүлэхийн тулд болохоор юу ярахтай гэхээр тэр хүмүүстэй харьцахдаа юм илүү open minded буюу хүлээлттэй харилцах ямар нэгэн тийм зүйлийг анхаарал хандуулах тийм зүйлүүдийг байн хийх хэрэгтэй. Тухайлбал одоо та яаж хэрэгжүүлж болох вэ гэхээр шин санаа хайж байгаа байх юм бол нэг өрөөнд орчиж өөрөөсөө шал эсрэг тесрэг хүнтэй үзэл бодолтой тэр хүн дээр очиад үз. Тэгээ тэр хүн дээр очихдоо тэр хүний үзэл бодлыг няцаах гэсэндээ биш харин тэр хүнээс яагаад энэ өөрөөс чинь шал эсрэг тесрэг үзэл бодолтой хүн байгаад байгаа тэр хүний цаана ямар санаа байна гэдгийг ойлгох гэдэг хэрэгтэй. Тэгэхээр одоо
ямар нэгэн тийм шин санаанд илүү нээлттэй байдлаар хандах гэдэг маань буцаагаад тэр ийм алтан мөчүүдийг олж харах бас тийм боломжийг олгох юм байна. За тэгээ эцэст нь болохоор энэ маш гоё зүйлээс нь болохоор хүмүүсийн харилцаанд яаж хэрхэн нөлөөлдөг вэ? Ялангуяа дотны харилцаанд хэрхэн их жижиг мөчүүдийг анзаарах нөлөөлдөг гэдэг тухай ярьсан байгаа. Тэгээд энэхүү нэгэн судалгаан дээр харах юм бол энэхүү жижиг мөчүүдийн хэрхэн андигнаж байгаагаас шалтгаалаад ерөөдөө 93% магадлалтайгаар бараг 100% магадлалтайгаар шүү дээ. Дараагийн 4 жилд энэхүү одоо хосууд хамт амьдрах уу, эсвэл салцсан байх уу, эсвэл маш хэцүү байдалтай байх уу гэдэг, эсвэл аз жаргалтай байх уу гэдгийг тааж болт юм байна. Одоо prediction хийж болт юм байна л да. Тэр 93% магадлалтай гэхэлэр маш өндөр гэсэн. Тэрэнд юу яриад байна вэ гэхэлэр энэхүү жижиг мөчүүд гэдэг маань болохоор нэг л их сомд ингээд сарнаа цэцэг барайл гинтийн surprise dinner ингээд аюу гоё ресторанд оруулаад эсвэл нэг гинтийн гоё аялалд явах шиг тэр зүйл биш ээ. Харин жижиг мөчүүдээ хэлж байгаа. Тухайлбал их юм бол хин таны хос ч те таны эхнэр юм уу нөхөр чинь ингээд ажилласаа хүрээд ирэхэд нь та хийжсэн зүйлээ орхиод сайн уу сайхан хүр буцаад ирлээ юу ас өнөөдөр ямар өдөр чинь гэж асуух ч гэдэг юм уу те. Эсвэл уцаар ярьж байхдаа таны эхнэр юм уу нөхөр чинь уцаар ярихт чинь уцаар ёо яах ч юм бай юу болсон бэ гэж уцаар л харуулахын хооронд тэр хүн таны эхнэр юм уу нөхөр чинь уцаар ярьж байгааг баярлан хүлээн авах те. Энэ жохон зүйлүүд дээр те. Энд чинь ингээд хүнд анзаарахгүй байгаа юм шиг боловч таны ханчин уцаар ярихад түүний баяртайгаар тийм дугаалуудаар хүлээж авах. Гэх мэтчлэн юм жижигхэн зүйлүүд давмагаасан одоо харилцаа байх нь илүү ихтэй ирээдүйд тэр харилцаа одоо аз жаргалтай тийм удаан хугацааны гэрлэлт болох магадлал нь маш юм өндөр байдаг юм байна л да. За тэгэхээр ханийхаа тий одоо эхнэр юм уу нөхрийнхаа эсвэл найз залуугийнхаа найз охиныхаа ч юм уу ямар зүйл дээр нь илүү анхаарал тавьж тэнийг нь одоо илүү тийм эерэг мөчүүд болох бай гэхлээр хийж байгаа зүйлээс нь илүүтэйгээр тухайн хүний характер болон өөрийнхөө нь яг гадаад үзмжтэй холбоотой зүйлүүдээр нь магтах ч гэдэг юм уу сайхан үг хэлэх өдөр доор хаяад нэг зүйл тийм гоё мөчийг олж харах гэдэг нь илүү их үр дүнтэй байдаг юм. Учир нь юм бол хийсэн зүйлүүд нь одоо байнга хийсэн зүйлүүдтэйг нь магтаад ах юм бол өөрөөр хэлбэл нэг та нэг компанийн захирал тэрний ажилтан тэгээ ажилтныгаа магтаж байгаа юм шиг хандлага төрүүлдэг. Тийм болохоор илүү дотны харьцаанд яг өөрт нь хувь хувийнх нь характерт нь зохисон тийм нандин мөчүүдийг олох хэрэгтэй. Одоо шил өнөөдөр чиний үс чинь гоё харагдчихна тий гэж хэлэх ч юм уу. Тэрнийх нь оронд өнөөдөр чи ажил хийсэн чинь сайн байсан шүү гэж хэлхийнх нь оронд таны өнөөдөр үс чинь гоё харагдчихна. Чи өнөөдөр сайхан харагдчихна гэж юм уу. Тийм жижигхэн моментуудыг нэмснээрээ илүү энэхүү харилцаагаа авчулдах тий аз жаргалтай гэрэлттэй байх магадлал нь маш өндөр байдаг юм байна. За тэгээд ерөнхийдөө энэ кайзен гэдэг зүйлийг хэрэгжүүлэх алхмыг битээр ингээд нэгээр нь дуртад явлаа тий. Тэгээд хамгийн ихнийх болохоор өөрөөсөө асуулт асуух хэрэгтэй байна. Хоёрт нь болохоор жижигхэн тийм төсөөлөхтэй хийж сайн өөрчлөлийг авчирна гэж төсөөлж сурах хэрэгтэй байна. Гуравт нь болохоор тэр үйлдэлүүдийг хийж эхлэх хэрэгтэй байна. Тэгээд дөрөвт нь болохоор жижигхэн зүйлүүдийг анзаараад том болох магадaltaй тийм алдаануудыг анзаарч эхлэх хэрэгтэй байна. Тавт нь болохоор жижигхэн шагнал урамшуул өөрийгөө болон бусдыг урамшуулах тэр зүйлүүдийг бодож олох хэрэгтэй. Хийх болгондоо урамшуулах хэрэгтэй. За тэгээ хамгийн эцэст нь болохоор сая тайлбарч дуслаа. Жижигхэн момент, жижигхэн хором мөч бүрийг нандинж тэнд ач холбогдол өгөх хэрэгтэй байна гэдэг. Эдгээр зүйлс энэ жижигхэн зүйлсээс энэ том кайзен өөрчлөлт сайжруулах гэдэг зүйл маань эхлэх юм байна. Тэгээд зохиогч минь хамгийн сүүлд хэлэхдээ энэ кайзен гэдэг арга бол ямар нэгэн зорилгодоо хүрээл тэгэл зогсчдөг зүйл биш ээ. Өөрчлөлт сайжруулалт гэдэг бол өдөр тутмын зүйл юм аа. Нэг зорилгодоо хүрсэн ч гэсэн та дараа нь дахиад өөр сайжруулж болох зүйл харагдах ёстой. Энэ бол тасралтгүй үргэлжлэх процесс юм аа. Тэгээд энэ жижигхэн алхмаас чинь нэг хүний өөрчлөлт, нэлээд хэдэн хүний өөрчлөлт, эцэст нь хүн төрөлхтний өөрчлөлт эхлэх юм аа гэж одоо хэлсэн байнамаа. Тэр энэ бас надад айгу гой санагдсан л та. Яа тэгэхээр бид нар ингээ за би ч би байсан байгаагүй эн чинь тэгээд ихэл байлгүй. Би байгальтай ээлтэй хандсан хандаагүй. Би тэгсэн тэгээгүй ихэл байлгүй гэж боддог штэ. Тийм биш. Бүх зүйл жижигхэн зүйлээс та биднээс эхэлх юм байх шүү гэдгийг сануулсан. Бас
аюу тийм гоё мессеж санагдлаа. Тэгээд нэлээд практикал ном санагдсан. Яг ингээд амьдралдаа хэрэгжүүлж болохоор би миний хувьд бол хэрэгжүүлэх чинь л жоохон нэг сунгалттай болъё гэж бодож байгаа болохоор 30 секунд өдөр болгон сонголт хийгээд үзье гэж бодож байгаа. Харин тийм маш практик тэгээд товч бөгөө тодорхой те. Ерөөсөө нуршаад байсан зүйл байхгүй. Гарч байгаа жишээнүүд нь хин ч гэсэн тий гардгал тохиолддог зүйлүүд бидний эргэн тойронд болж байгаа зүйлүүд байдаг гэсэн. Маш тийм практикт ойрхон гоё ном санагдлаа. За тэгээд дугаараа өндөрлөхөөс өмнө манай спонсороо хэлье гэж бодож байна. Denk Pharma эрүүл амьдралын хэв маягийг түгээцгээе. Эрүүл мэндэд чанарыг эрхэмлэгч подкастын бэлтгэгч Denk Pharma. За тэгээд энэ